юм баригдсан байхгүй тэгээд. Гурван ярмаараа юмудаа тэгээ. Зөвхөн гурван NBA сонирхдаг найзууд ярьж байгаа гэж ойлгож байна. За би арай Ихээрээр ярихыг хүссэн юм аа ч гэсэн ярьж болно. телевизээр нөгөө нэг ярьж байгаа айгүй нэг тийм сэгцтэй бас аль болох гайгүй алдаагүй ярьчих гадаг байдаг. Тэгэхгүй бол хүмүүс чинь тийм арайчтай гэж мэддэг болохоор би ч гэсэн өөрөө юм босдгийг ч гэсэн арайчтай гэж боддог л тоо. Жишээ нь сүүлд хүүп ноц дээр айгүй ороод байгаа шүү дээ. Тийм бид ээлжлэл аль нь яг нэг ажлынхаа ачааллаас авч байгаа тэгэл боломжоор солигдол маань тэргэл бол яг гол үндсэн хөтлөгч юм гэл айгүй гоё мэдрэлэг гэж би бодоод байна шүү. Тийм бил. Hey, what's up guys? За NBA Lover Boys podcast-ийн дараагийн дугаар бичигдэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр Think and Room-ийн room-ээс бол бичиж байгааг бол мэдчихэж байгаа бах. За тэгээ өнөөдөр бол манай co-host Hot Tea Basketball-ийн хүлгэн за зочноор PSN-ий тайлбарлагч Цэнд баяр маань бол хурж ирсэн байна. За та бүхэн бас цэнхэр дэлгэцээр нэлээ олон харж ирсэн хүн хажууд байгааг бол мэдж байгаа болоо. За тэгээд Цэндэд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Та хоёртаас энэ өдрийн мэнд. Тэгээд илүү нөгөө Монголын үндэсний лиг дээд лигтэй илүү холбоотой ажилладаг. Одоо UJ Arena-т энэ үнээр л арга төсөөлөхөд баг буратахгүй даа гэдэг. Тэгээ UJ Arena-д бол угаасаа сүүлийн 2 жил л баг амьдарч байгаа юм шиг л байлаа. Тэгээ яг та хоёрын подкаст ерөнхийдөө бол NBA ярьдаг тий. NBA-ийн төлөө NBA юу болж ийн яаж ийн гэдэг талаар. Гэхдээ би бол нилийн сайн үзэгч бол байсан. Байсан гэдгэн сүүлийн 2 жил яг нөгөө дотоодын үндэсний дээд лиг дээр ажиллаад цаг ерөөсөө гарахаа болцсон л доо. Хэрвээ өглөө нь NBA үзчих юм бол бүтэн өдөржингөө энэ сагсан бөмбөг болсоор байгаа. Тэгээд нэг жоох ядраад байдаг тийм тал. Гэхдээ л яг нэг гой тоглолт гарч явах юм бол ер нь заавал үзээл амарч ивэл заавал нэг тоглолт үзэхгүй чадахгүй л байна л да. Тийм гэхдээ ойлгож байна. Ер нь бол би одоо яг NBA өглөө үзчихэд оройн нас NBA-гээ одоо чухал тоглолтуудыг да ухраад үзэж байгаа. Тэгэхээр яг одоо нэг Монголын сагснуудынхаа одоо яг чухал тоглолтуудыг стооцох юм бол бас жоохон үзэхгүй байх тал руугаа. Яг гоо цаг гарсан гэсэн жоохон үзэхгүй байх. Ягаад гэх юм бол хитрхийг ингээд нэг юм аваад бас нэг жоохон цадах та одоо юу гэх юм. Ер нь жоохон залхах ч юм уу тий. Өөр юм хиймээр санагддаг ч гэсэн нэг талаасаа миний ажил нөгөө талаасаа сонирхол байгаад байгаа болохоор яг бүгднг нь заавал үзээл байгаа л да. Тэгээд би ер нь сүүлийн 2 үлрэл бол үзээгүй тоглолт гэж байхгүй. Хэрвээ ганц 2 амарсан өдөр байх юм бол яг үндэсний дээдлэг дээр бол буцаа заавал ухрааж үздэг ч юм уу. Тэгэхгүй нэг мэдээлэлээс хоцроод дараа нь буруу зүрүү ярьчихвдээ гэж нэг бодоод идэв. Тий. За тийм учраас өнөөдөр бол ер нь бид нар 2 дугаар сегментээр яг өнөөдөр Монголын үндэсний дээдлэг болон за сүүлд ер нь юу болж байгаа. За Монголын шигшээ маань тий энэ жил ер нь Монголын сагсанд юу болов талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж бол бэлдээд байна. За тэгээд өнөөдрийн дугаарыг мэдээж манай спонсор бол Nomo Expert Agent-ийн маань бол ивент итгэж байгаа. Тэгээд Telegram линк рүүгээ ороод та бүхэн холбогдоод явж болно. За тэгээд Study UK маань бол бас өнөөдрийн бидний одоо офсыг өгж байгаа хിവэрээ. За тэгээд та бүхэн англи руу, за их Британи улс руу 80 гаруй их сургуулиудад те одоо нэг зурчлал те цаашаа нэг суралцах, за амьдрах талаар сургалт зэргийг бол Study UK-тэй холбогдоод авч болно гэж хэлье. За тэгээд шууд ер нь бол дугаараа эхлүүлээд явъя. За эхний хэсэгтээ бид нар NBA илүү дэлгэрэнгүй ярий. За эх 7 хоногт ер нь бол плей-офф эхлэх гэж байна те. Өнөөдрөөр л гэхэд зүгээр ингээд плей-оффын байр лидер маань бол хэвээр айгүй өрсөлдөөнтэй юу гэх юм тааварлашгүй таамаглашгүй тийм үйл явдал болоод байна л да. Тэгээд сүүлийн хэдэн жил бол ийм амар өрсөлдөөнтэй бүр 2 бүстэй хоёуланд ийм өрсөлдөөнтэй ер нь бол
дүр зураг ерөөсө харагдаагүй байсан болов гэж бодож байна. Ер нь нөгөө хүснэгтийн доогуур арай нэг 7-8 л хоорондоо алцаад идэг байсан шүү дээ. Сүүлийн үед бол гэхдээ энэ миний л сагсан бөмбөг үзэж эхэлсэн нэг цагаас хойш бол хамгийн л сонирхолтой хэсэг болж байгаа шиг байна. Аль бүст нь одоо Вестэд хүртэлтэй тэргүүлэх баг нь тодорхой гэж байх шиг хамгийн сүүлийн тоглолтын өдөр өнөө шинэ байгаа шүү дээ. Тэгээ ийм байхад л ингээл үнэхээр сонирхолтой байгаад юм. Тэгээ 7 8 9 10 одоо ганцхан цуврал тодорхой болсон байдаг ч юм уу. Үнэхээр алдаж болохгүй тийм гоё тоглолтууд л яваад шүү дээ. Тий, сая яг хэлсэн нөгөө нэг Вестчер одоо OKC Minnesota Denver 3 яг амжилт тэнцүү байгаа тийм. Тэгээд 81 тоглолтын дараах байдлаар 3 баг одоо амжилт тэнцүү байсан тохиолдол анх удаа болж байгаа юм байна. Түүхэн тийм түүх байхгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр бас үнэхээр одоо нөгөө нэг хоёр бүст аль аль нь ер нь бол. За мэдээж яг бид нар West-ийг бол их онцож ярьж байгаа тийм. Гэхдээ East гэсэн одоо үнэхээр бас 2-8 бол яг сүүлийн тоглолтод одоо байрал яг тодорхой болохоор байна тийм. Тэгэхээр үнэхээр гал гарч байна. Тэгээд NBA бол одоо ёстой л нөгөө нэг яж хат одоо яг сүүлийн тоглолт чинь шүн 1-ээс 3 час байсан. Тийм ихэнх нь нэг дор явдсан шүү дээ. East-ийнх нь 1-ээс West-ийнх нь 3 час байсан гэж байна тийм. Тэгэхээр бүгдээр алдахгүй тий бүх тоглолтоо үзье. Өнөөдөр бас та гал гарлаа. Ихэнх нь мэдээж бас PC-г гарах байх. Тэгээд тий PC-г бол гарах бах тий. Хоёр ер нь аль багийн дэмжигчтэй. Бид хоёр ерөнхийдөө ихэнх багуудыг бол яг уу мейн нь бол Lakers л гэж явдیں۔ Бид хоёр яг хиллэн гэх юм бол би бол яг нэг 8 оноос эхлээд бол Lakers-ийг яг үзээд финалаас эхлээд тэгээ дэмждэг болсон. Дээрэс нь LeBron-ы бас давхар фэн байсан. Тэгээ LeBron ирсэнд бол айгүй их баярлдаг нэг одоо нэг Kobe-ийн фэн, LeBron-ы фэн гэх Lakers чинь дотроо хуваагдaltaй байгаа гэдэг шүү дээ. Тийм юм бол надад байхгүй. Хамгийн гоё юм. Хүлгэн. Тэ ер нь яг хоо мэдээж яг бас Lakers юм уу? Яг одоо сагсан бөмбөгийг яг дуртай болсон шалтгаан бол LeBron James байхгүй. Тэгэхээр яг хоо мэдээж LeBron-ыг бол мэдээж харж байгаа. Гэхдээ би яг одоо юу гэдэг яг Lakers гээд дуртай байгаа. Lakers хожоосаа тэг ингээл ерөөсөө тэгж бичдэггүй, ярьдаггүй. Тийм учраас яг OKC-г одоо би бол энэ сүүлийн 2-3 жилд OKC-д амар дуртай байна. Энэ жил ихэд одоо юу байна? Бостонг одоо би их маш их ярьж байна. Тэгээд хүмүүс бас намайг одоо Boston fan гэж одоо их яриад байгаа. Тэгээд яг тэгээд ер нь сагсан бөмбөг дуртай болохоос тэгж багийг нэг амар тэгж одоо нэг мейн байна тий. Мейн болгоод дэмждэг. Улаан фанатууд бол ерөөсөө биш юм байна тий. Тэгэхээр яг вичс ялгаа. Ямар ч ялгаа байхгүй. Яг нөгөө анханасаа сагсан бөмбөг, хөл бөмбөг нэг багийн спорт ч нэг цаанаа нэг гоё идэв штэ. Тэгээ үзэх зүйл ихтэй. Би анх нэг 2002 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын финалыг үзээд сагсан хөл бөмбөг ямар гоё юм бэ гэж бодож ирсэн байхгүй. Тэгэл тэр цагаас хойш нэг сүрхий нэг жоохон байсан болохоор төдийлэн санахгүй Роналдо гол оруулж байгааг нь хараад. Яг тэгэл анх нөгөө хамгийн дуртай байсан тоглогч юм LeBron James. Тэгэл LeBron-ы тоглолт баг хаанач тоглож ийн тэрийг нь бас нэг дагаж хараал нөх айхтар заавал Lakers-ийн фэн энэ ихгүй гэхдээ LeBron-ын сайхан тоглож ивэл тэгэл Lakers бас сайхан амжилттай л явах байх та гэж бодоод хараал байж байна. Зөв. Тэгээд бас ер нь нэлээд өмнөөс үзэж эхэлсэн хүн биш үү те. Тэг би сагсвал нэг 2006 оноос л яг NBA бол Mercer нөгөө дандаа гардггүй байсан болохоор ихтэй тэр үед бол явчихдаг байсан. Ер нь нөгөө шууд үдж чинь гэж өөрийгөө бодоод идэв өсөлтөй жоохон доор. Тийм ч байсан юм байлээ. Нөгөө оддоор ч дандаа нөгөө давталтын оройдоо гаргадаг байсан. Ер нь аль телевизээр үзэж байгаач баг ялахгүй шахуул тэгэл ер нь зүгээр сагс нь гоё юм байна гэл. Тэгээ хамгийн ихэнд яг үдчихсэн финал бол тэр 2008 оны финал. Тэгээ бас л бодвол бичтгэл байсан юм бол үндэсний телевизний гаргаадсан юм аа. Тийм баг шүү. Тийм үндэсний телевиз дээр тэр NBA-гийн финалыг би яг хэд өдөр яаж гараад байгааг нь ойлгохгүй тэгсэн мөртлөө хүлээгээл өдөр болгон зүгээр нэг өдөр алгасаал яг тэр цагтаа хүлээсээр байгаа л ихэнх тоглолтуудын баг бүгдийн ч юм үзэж дууссан гэдгийг санаад байгаа. Тэгэл Lamar Odom, Kobe Bryant гээл тэр нэг тийм цаанаасаа нэг нөгөө сагсны хамгийн топ 2 баг нь Boston Lakers 2 юм байна гэдэг ойлголт анх авч ирсэн. Тийм тэгээд яг Монголтлын ер нь яг ихэнх масс үзэгчдийг бол яг тэр финал оруулсан гэж бол дүгнэхэд баг бурдахгүй бах тий. Тэг манай үеийнх нэг юм шүү. Тийм манай тэрнээс дээшнийг бол одоо Jordan тий MJ-гийн үе тий. Iverson гэл ярих зүйл их баг. Зүгээр яг манай үеийнхэн 90-ад оны сүүлийнхэн бол нэг тэр хавцаал байгаа гэж боддог шүү дээ. За тэгвэл ер нь сакс үдсэн одоо карьер бол баг ижилхэн тийм бохоо. Дэмжиж бүү замнал бас ойролцоо ингэж явах нэ. За тэгвэл нэгэнт Lakers-ийг тэгээ LeBron ярьсных за одоо плей-инд өнөөдрийн хувьд
Lakers хамгийн ашигтай нүүдэлж авахтай нэг тоглолтууд болоод өнгөрлөө. Sacramento ойрхон явж байсан Sacramento харамсалтайгаар 1 оноогоор хожигдчихлоо. Warriors талбай дээр Pelicans хожигдчихлоо. За Lakers өөртөө G League-ийн Memphis-тэй тоглосон ч гэсэн яг эцсийн мөчөд хожиж 8 дугаар байр руу орж ирлээ. Хоёр өглөөний тоглолтууд ер нь үзсэн үү? Үзсэн. Би бас яг ийшээ орох юм чинь гэдэг бүр зорин бүгд ингэ үзлээ. Тэгээд бас л манай LeBron маань яагаад байгаа юм бэ те? Тэр төгсгөлийн данк манки хийчихэд Morant-тай. Тий. Хас тэр хүн тэндээ үзэж тэгээд ер нь л одоо ашиггүй л гэж бодсон доо. Бас нэг айгүй хэцүү байгаад их энэ гоё ростертай ингээл гоё баг гэхдээ тэгэл геймтэл бэртлээ тэр уг нь AD LeBron хоёр ингээ харах юм бол хоёулаа 35-аас дээш нь авчаад байна. Тэгсэн мөртлөө одоо хинч байхгүй шахуу те Memphis-ийг тэгж зовж хожоодохыг харахад бол өнөөдөр бол яг жоохон басаад гараад ирсэн л гэж харсан л та би. Тий. Тэгээ ер нь би бол асгалжуулагчийг бол жоохон хэцүү л гэж боддог л та. Дайрман Хайм асгалжуулагчийг бол. За тэгвэл Lakers-ийн хувьд за одоо play-in лүгөө ер нь яг фокуслаад хэдүүлээ ярьчвал Lakers-ийн хувьд одоо сүүлийн тоглолт нь Pelicans-тай байгаа. За тэгээд Pelicans маань өөрөөсөө 6 гаргахын төлөө ер нь явж байгаа баг. Play-offт тэгээд play-in-гүү. За тэхийн тулд заавал Lakers-ийг хожих шаардлагатай. Тэгсэн чинь Pelicans-ийн хойноос болохоор Phoenix Suns гэх баг явж байгаа. Phoenix хожчих юм болвол хожоод Pelicans хожигдох юм болвол Phoenix байраа солиод 6 руу орчих боломжтой гэд. Айгүй юм эргэлзээтэй юу түүхтэй нөхцөл байдал юу ороод байна л та. Хамгийн ашигтай нөхцөл байдал нь юу болоод байна? Энэ талаар харин манай хүлэгнээс асуух гээд илүү дэлгэрэнгүй яг байрлалуудын талаар бичээд байсан шүү дээ. За яг уу ер нь бол байрлал бол за эхний 3-ыг ярих юм бол те яг уу OKC Denver хожих юм бол за энэ 3 бол ер нь бол OKC нэгээ гарах нь магадлал амин өндөртэй болсон. Тэгээд 2-оор Minnesota, 3-аар Denver гарах. Ер нь л ингэ гарч болов уу гэж ер нь бол харж байгаа. За яг уу мэдээж энэ 3 баг амжилт одоо ижлэхэн бол OKC нэгээр байгаа тоххой. Тэгээд Minnesota 2, Denver 3. Тэгээд наа чи айгүй яригтай асуудал юм байл шүү дээ. Бас нөгөө түүхэн тим түүх байхгүй. Нөгөө гуруула ижлэхэн амжилттай байх юм бол өөр хид хідэн зүйлийг хараа OKC нэгээр болоод OKC Minnesota 2 ижлэхэн байх юм бол Minnesota дээр нэмчих тийм байл. Тийм байсан. Нөгөө нэг юу хэрвээ Denver хожигдоод OKC Minnesota 2 амжилт тэнцчих юм бол нөгөө tiebreaker-ээр нөгөө энэ хоёрын чинь нөгөө нэг юуны амжилт байгаа. Дивизионы амжилт. Тийм, дивизионы амжилт байгаа. Дивизионы амжилтаар Minnesota илүү байгаа. Тэгэхээр Minnesota нэгээ гарчих гээд байгаа. Тэгэхээр яг хуу өрсөлдөгч багуудыг харахаар ер нь бол гурлаа л хожих боломжтой. Ялангуяа OKC Denver 2 бол муу агуутай байгаа шүү дээ. Тийм, Dallas хүнээ амраад шүү дээ. Тэгээд нөгөөд нь нөгөө G League-ийн Memphis-тэй байгаа шүү дээ. Эвгүй. Яг Dallas ч гэсэн 2 дугаар шатаа гэж бодох юм бол яаж байгаа вэ те? OKC хоцсон ашигтай. Одоо нэгээр гарсан ашигтай. Тэгээ OKC нэгээр гарсан ашигтай. Denver-ээс жоохон зугтчихин гэсэн маягтай те. Гэтэ Dallas өөрсдөө Clippers-ийг барна гэж бодож байгаа юм лөө. Юу гэж бодож байна? Бодно. Энэ бол за хэдүүлээ энийг сүүлд нэрээ те. Ойлгомжтой болцсон болохоор. Тэгээд өөр мэдээж 4-5 бол одоо ойлгомжтой болцсон. За эхний 3 бол ийм байгаа. За тэгээд 6-аас 10 бол одоогор стол солиотой байна. Тэгээд нохоо наадам байна. Тэгээд бэг хийсэн шүү дээ. Pelicans хэрэг хожих юм бол тэгээд асуудалгүй. За Pelicans хожигдоод Suns хожих юм бол одоо 6 дугаар байр те. Одоо нөгөө play-in тоглохгүй гэдэг маш чухал юм байгаа шүү дээ. Тэгэхээр авах гэдэг. Тэгэхээр одоо бүгд л заавал хожих хэрэгтэй болох гэдэг. Тэгээд мэдээж Lakers-ийн хувьд заавал хожиж одоо 8 дахь байраа баталгааж болно. Хэрвээ хожигдчих юм бол бүр 10 унчих гэдэг. Тийм. Тэгэхээр одоо плей-нээс гарч ирэхин тулд 2 тоглолт хожиж тэгээд эсрэг багийн талбайд тэр 2 тоглолт нь те. Тэгэхээр маш юм хүнд одоо давж гарч ирэх гэдэг. Тэгэхээр 8 бол одоо маш чухал байгаад байгаа. За Warriors-ийн хувьд сүүлд Jazz-тай байгаа. Jazz-тай байгаа тийм нэг бол хожих баг. Тэгээд юу яана гэсэн шүү дээ. Бараг хүмүүсээ амраана гэсэн шүү. Тийм амрааж магадгүй гэсэн стил хэрэг. Өнөөдөр яг тоглолтын хараас нэг тим юм хэлчих шүү. Тэгээд Warriors-ийн бас фэнүүдийн хувьд мэдээж манай Монголд Warriors фэд олон байгаа шүү дээ. Тэгэхээр Kings-ийг бас хожигдоосоо. Kings-тэй ер нь плей-ний эхний тоглолтыг хийвэл Warriors бол угаасаа Kings-ийг ер нь нэг нухчдаг шүү дээ тийм. Яаж их хожиж сурчсан. Тэгэхээр Lakers-тэй тоглосоос бол хамаагүй тоглолт харна. Тэгэхээр Warriors Kings-ийг одоо 9-10 дээр гэж одоо яавсан баг илүү юм болов уу гэж нь харж байна те. Юу юм бэлээ.
зүгээр бодоод байсан чи одоо Санс хожлоо гэж бодсон шүү дээ Миннесотаг. Тэнгүүд Миннесотаг 3-аар гарах нь тодорхой болчихсон шүү дээ хожигдчихэж байгаа юм чаа. Бараг нөгөө хоёр ч хожичлоо гэж бодоход. Тэнгүүд Санс Миннесото гэсэн бас цуврал яг хэрвээ Санс өөрөөсөө хожих юм бол өөрөөсөө бараг өрсөлдөгчөө сонгож авах гээд байгаа байхгүй. Тэгээд Pelicans хожигдуул шүү дээ тий тэрэн дээр тэгж тайбрейк явах юм бол Санс өөрөөсөө бас өрсөлдөгчөө сонгож 6-3 гэсэн бас матч ап үүсэх боломжтой юм байна лээ. Тэгж харсан. Тэгээ энэ хэдээс харахаар плей-офф бол угсаа 8 багийн 4 цуврал бүгдээрээ гоё болохоор өстэй байсан тийм бүр юм таамаглашгүй юм байхгүй. Амархан энэ easy дуусна гэсэн юм байхгүй. Яг өнөөдрийнхоор за жишээ нь ингээд дууслаа гэх юм бол одоо Lakers OKC тий Minnesota Phoenix асал амар Denver New Orleans Clippers Dallas ингээд харахад ч амар доотлын плей-энд байгаа 4 багийг солиод харсан ч гоё байгаа байхгүй тий. Өстой нөгөө түүхэн плей-офф болж байгаа. Ер нь тэгтээ нөгөө талд бас ер нь гоё л юм байлээ. Яг ингээ багууч гэсэн бүгдээрээ одоо нөгөө NBA-д бол харьцангуй тийм сул гэж байдаг багууд харьцангуй баг болсон юм шүү те. LeBron-ыг хэсэг East-д ноёрхож исэн үед бол East бол аягүй сонирхолтой байдаг гэсэн шүү дээ. Тэгээд LeBron гарч ирэх нь баталгаатай финалтлыг гоё юм болно гэх те. Тэгээ нэг бүсийн финал дээр нэг торгоовол торгоно. Яг үндэ нөгөө нэг нэгдүгээр шатнд LeBron-ы хоцсон юм багийг хүмүүс сандгүй шүү дээ. Яг үндэ. Хамгүй байдаг байсан. Хамгийн санахаар нь тэр нэг Индиана юу сүүлд нөгөө 7 тоглолт гаргадаг. Сүүлд шүү дээ тий. Болоо типотой. Ааха. Тийм тэгээд лиг одоо ер нь одоо энэ ур чадвартай тоглогчид энэ Avias гэдэг одоо юу бол бас л одоо лигийн түүхэнд байгаагүй л ийм л одоо үе дээр ирж байна те. Одоо угаасаа жил их тусам л энэ нэмэгдэн те. Тэгэхээр гайхалтай. Үнэхээр гоё. Хідүүлээ East-ийнхаа бас юугаар тэгвэл давхар яриад явчих гэж бодож байна. За Milwaukee Bucks New York Knicks хоёр өөр нь бол байраа солих боломжтой. Хамгийн өөр нь өндөр боломжтой. Bucks яг маргаашийн тоглолтод Орландог хожиж юм бол хоёроор гарахад баталгаажуулна. Bucks хожигдоод New York маргаашийн тоглолтод хожиж юм бол New York амжилтаараа дээр нь гарна. Энэ хоёр тай брейктэй байгаа тохиолдолд Bucks дэрнэ гэсэн үг. Тэгэхээр юу нь бол Bucks хожижвол бүх юм ойлгомжтой. Хоёроор гарчихна гэсэн үг. За хэрвээ New York Bucks хоёр хоёулаа хожигдоод Cleveland хожих юм бол Cleveland нь ядж байгаа нэг Charlotte-тай байлаа. Тэгэхээр бас хожих магадлал өндөр. Cleveland дивизионы авраг гээд хоёроор гарчих юм билээ бас. Сонирхолтой. Тэгэж бол тэгээ энэ байруудыг харахаар бас л яг ижлэх магадгүй шүү дээ тий. Эхний баг за Бостон бол NBA амжилтаараа тэргүүлэх нэг л тодорхой болсон. Тэгэнгүүт Milwaukee хамгийн одоо онцгой нь юу вэ гэхээр амар олон хожигдсан мөртлөө ингээ хоёрт байсаар л байна тий. Нөгөө багууд нь ч гэсэн бас давхар хожигдоод ингээ Нью-Йорк гэх юм бол Рандл бэртэж мөрцсөн тий. Тэгэл одоо эндээс мэдгүй нэг LeBron байсан болооч тэр сэтгэлийн гүнд нэг Cavs-ыг дэмжих гэж байгаа юм шиг. Яг рострын хувьд бол айгүй гоё байгаа шүү дээ. Тэгээ Струс үл гимтцнээс болоод нэг сонирн болцсон тий. Бусдаараа бас Мичел гимтсэн гээд. Яг үзэх юм бол Cleveland Cavaliers яг бүсийн финал руугаа бас хүүц байж болох байсан ч гэсэн одоогийн нөхцөл байдал дээр л хэцүү болчиход байна л да. Аль болох ер нь бол Бостон госл зүгтаамаар байна л да. Cleveland яг тэгнэх юм. Яг ядаж бүсийн финал үзэх юм бол угаасаа нэг саяхнаас л ер нь яг гарааны 5 тавуулаа тоглож эхэлж байгаа. Мичл нэг хамраа оголцсон яваа гэсэн нэ. Тэр нь ихний шатл боломжтой байх гэж бодоод 2 дугаар шатнаас тэгэл одоо хэцүү хаа. Cavs дээр. Арин Cavs-ийн 4-өөр гарчих юм бол 2 дугаар шатнэр угаасаа Бостонтай хэрэг. Ер нь л хэцүү 4 ч байна уу 5 ч байна уу тий. Би бол зүгээр Cavs бол эхний шат хэцүү гэж хараад бас. Яг хэцүү ч яг ер нь зүгээр нилээн бас чанга тоглоо шүү. Хэцүүгийн үед бол хэцүү байх баг. Magic жишээлбэл яг энэ бас гоё шүү дээ. Magic Pacers одоо Philly ч юм уу те. Бүгд л хэцүү байна. Тэгээд сүүлийн үеийн Cavs-ын тоглолтууд жоохон муу байгаа. Чанарын хувьд ер нь бол тэгээд Donovan Mitchell одоо нөө сайн нэг хаалгаа хэлсэн нэг хамрандаа нэг яасан лээ нэг манай ч бараг л солонгос сууж гоо цахны хаалгаа хэлэх нь болов л масктай тоглосон шүү дээ. Нэг хамрандаа нэг хаалгаа хэлсэн тааж байна. Тэгээд цаадгаж чинь бас тоглолт жоохон унтсан. Тэгээд Garland бас энэ жил ер нь жоохон муугаа. Garland ер нь анханасаа л хүлээлтэнд хүрээгүй шүү дээ. Гэхдээ яг давгүй байсан. Mitchell ирэх хүртэл ер нь сайн байсан юм. Тэгээд Mitchell ирээд энэ хоёр нь жоохон зогцохгүй байгаа да. Тэгээд яг Cavaliers яг нөгөө нэг Mobley Garland хоёр нэг гэмтээд нэг нөгөө нэг хим мен чи Sam Merrill, George Niang гэдэг чинь гарч ирээ тийм бүр ингээд Makoro. Тэгээд чи баг хит дараалж хожлоо тийм 18-2 гэсраа хийсэн шүү дээ.
яг тэрний одоо яг тоглолтыг хараад сүүлийн үеийн тоглолтыг харах юм бол амар өөр байгаа. Тэгэхээр Cavaliers-ийн техник шатантаа хусуулчих магадгүй би ер нь тэгж хараад. Ер нь жоохон эвгүй байгаа юм шүү. Тэгээд гол нь одоо өрсөлдөгч нь хэн гарч ирэх вэ гэдэг л сонирхолтой байна л та. Тийм. За одоо бол 5 дээр яг Орландо байгаа. Орландо хожигдвол баг 8 руу орчих боломжтой. Боломжтой жоох 8 руу бүр унана. Эсвэргээрээ Индиана, Фили 2 хожиж юм бол бас яг энэ байрлалаараа дээшээгээ 5 6 гэдээ гарчих боломжтой юм байна лээ. Тэгэд энэ хоёрын чи өрсөлдөгч нь айгу тааруу өрсөлдөгчтэйс тий. Фили чи нээцтэй л үү? Фили тий. Ер нь хоёул муусан. Фили бол асуудал очих бах тий. Pacers чинь Hawks-тэй л үү? Тийм Hawks-тэйс. Hawks бол одоо угаасаа ойлгомжтой болсон амарч байгаа тий сүүлийн дээр бол. Тэгэхээр өнөөдөр жишээлбэл Timberwolves эсрэг зүгээр нэг Trey Dejounte эдрийн 20 минут тоглоо суулгачих жилээ. Тэгэхээр энэ East-ийнхээс одоо бидний нэг харах хамгийн чухал тоглол Bucks Орландо 2-ын тоглолт байгаа. Тэгээ Bucks одоо 2-оо гарахын төлөө Magic одоо плей-ин орохгүй төлөө тий одоо ихээ 6 дээр үлдэхийн төлөө. Тэгэхээр энэ тоглолт өстой алаан болно. Тэгэхээр одоо бас яг энэ байрлалаар гарлаа гэж бодоод харвал бас л амар байгаа даа. Одоо Boston Miami ихний шатанд үзвэл тий. Хард. Тэгэнгүүт Philly Milwaukee гэдэг. Би бол Milwaukee яандаа л гэж бодож байна. Хэрвээ ингээд яг зөв тий. Тийм Embiid өрөөд ирсэн байгаа шүү дээ. Embiid тэгээд яг л зөв цагтаа зөв үедээ ирлээ тий. Тэгээ Нью-Йорк, Индиана гэвэл бас л аль нь ч хожиж болох үз. Гэхдээ хамгийн нөгөө Нью-Йоркийг үнэлэх зүйлийг багасгаж байгаа гол юм бол Julius Randle-ийг юм л шүү дээ. Randle бол бүр үлрэлтэн дууссан гэж хэлсэн шүү дээ. Тэр өстой харамсалтай юм болсон ялтчих. Тэр нь хүлээлт хоёр дээр хэр байна. Бостон гэр нь яана гэж бодож байна энэ жил. Төрүүлэх үгүй юу? Тий яг зүгээр миний хувьд бол угаасаа Бостон авах гэж одоо хүлээлжингаа ярьж байгаа даа. Манайс тэгээ үзье яадаг даатаа одоо бүр. Тэгээд Бостонгийн одоо нэг юм Бостноос бусад багийн фэн. Бостонгоос бусад багийн фанууд чинь Бостон аим үзье ядах юм аа. Мэдгүй яагаад тэгдэм бүү мэд. Тэгээд би тэгээд нэг Бостонгийн жоохон ингээ магтад ингээ ярангууд чи чи юм Бостонгийн фэн ингээл те. Тэгэл на Бостон ч угаасаа чадахгүй харж байгаа үстэй нөгөө нэг Hawks-тэй 2 тоглолт те. Тэрийг яриа л те. Инхээр шатгүй Bucks-тэй осоож өгдөө. Тэгээд на Tatum ч тулсан газар те. Тулсан газар тухлаа штэ гэл. Тэгэл орж иж байгаа байхгүй. Яг тэгээд гэхдээ бид нар одоо харна. Гэхдээ би бол зөв Бостон бол East-ээс бол нэг тийм бүр нэг сандраад гараад ирэхгүй болов гэж хараад байна шүү дээ. Ямар ч асуудалгүй финалд гэж юу бүр. Ямар ч асуудалгүй жоохоо зүгээр яг бүр ингээд нэг бүр жоо 7 тоглолт ч юм уу хүрээд те бүр ингээд нэг жоохон сандраад тэгж явахгүй бол тулсан амар тоглолтууд болд нь шүү дээ. Одоо жишээлбэл өнгөрсөн жил Майами ч бас эвгүүцсэн шүү дээ. 3-0-аас бариулан гайлтаад тиймэрхүү болдог ч юм уу те. Цэндээ тэгвэл ер нь Бостон дээр жоо ирлээд байгаа юм уу? Тэгж үгүй ер нь зүгээр сүүлийн хэдэн жил Бостны ингээд тоглолтыг харахаар харьцсан тийм хүлээлт өндөр тавьж болохгүй хэмжээ санагдаад идэв болцсон л доо. Tatum-ийн тэр тоглолтуудаас шалтгаалаад ч юм. Уг нь бол энэ багч нь тий ингээд финалд ингээд шалгарсан Tatum-тэйгээ ингээд бүр дэшээ Golden State-тэй хожихоор тийм цувралыг хөрл хийсэн тий ер нь. Гэхдээ тэгээд яг нэг болохгүй байгаа ч гэсэн энэ жил бол арай өөр л байна л да. NBA амжилтаараа тэргүүлээ ингээд 63 хожицсан байна гэдэг чинь бас л яавч муу баг үзүүлэх амжилт биш шүү дээ. Тий. Энэ бол одоо түүхэнд үлдэх шүү дээ шилдэг баг. Net rating-ээрээ баг ихний 10 10 тий түүхэнд бүр. Тий, тийм байна шүү дээ. За Бостон дээр зүгээр товчхон ярьж чад бол зүгээр шинэ баг байгаа шүү дээ. Porzingis одоо Holiday дээр ирсэн. Тэгэхээр одоо бидний нөгөө нэг биддэг одоо бүтлгүүддэг тэрийг одоо би бол Porzingis Jrue хоёрын нөлөө бол аваад гарчих болов уу гэж харж байгаа. Нэрээ Jrue Holiday-ийн сонголтыг юу гэж бодож байна? Гэрээний сонголт 4 жилийн сонголт. Айгүй хямдхан байсан мэт. Тийм 102 баха. Жилийн 30-аар сонгосон шүү. 122 лөө. Тийм тэр хэвсэ. Тэр талаар нэрээ юу гэж бодож байна? Би бол яг хөө тэрийг бол зүгээр ер нь авах хөстэй цалингаал авсан болов гэж бодсон шүү. Тэр 4 жилийн 120 юм бол 40 юу лээ? 30 сая. 30 сая гэдэг бол Jrue Holiday бол бас л одоо нөгөө 30 сая ч амар бага юм шиг болцсон байгаад байна шүү. Тэрнээс ер нь хангалттай сайхан дүн болов гэж бодоод шүү. Тэгээд бусад багийнхандаа одоо боломж бас нэг талаараа олгож та бага батсан шийдвэр байгасан болов гэж. Одоо Jrue Holiday бол бүх багт байхыг хүсдэг л тийм тоглогч баха. Нөгөө би нөгөө 2K бас их тоглох дуртай байл да. Тэгээ 2K дээр бол Jrue Holiday яг нэг тоглогчийг ингээл хэний ч байсан хамаагүй хамгаалуулаад тавьчихад бол амар гоё өгдөг. Тэр ч утгаараа тэгэл
ер нь бас дуртай тоглогч тийм. Ер нь хүмүүс бол тийм хамгаалдаг мөртлөө оноо авал авчдаг тоглогч нарт их дуртай байдаг баха. Зөвхөн оноо авдаг биш. Тийм. Тэг би бас санал нэг байна. Цэндэт. Тэгээд яг хоёр одоо аль алинд вин гэж ярьдаг шүү дээ. Аль аль нь хоцсон ийм л одоо юу болсон гэдэг. Жрүү хоолдыг угаасаа авахт нь угаасаа гэрээний сонголт хийнэ гэж авсан. Тэг яг мэдээж яг хоолдыг нэг шөмжилж байгаа юм нэг хоолдож одоо 30 хэдтэй юм бэ. Одоо өгшөрч байгаа 2 таа шүү дээ. Тэгэхээр яг 4 жил гэхээр сүүлийн 2 жил нэг жоохон тий яг тэр цалиндаа хүрэхгүй байх уу гэсэн нэг тийм жоо айдас бол байгаад байгаа. Гэхдээ жрүү хоолдыг бол ийм одоо мундаг байгаа. Ийм байгаа бол асуудалгүй. Тэгээд яг энэ шинэ гэрээнийх нь хамгийн гол юм эх жилийнхаа нэг үлдсэн нэг жилийн гэрээг цуцлаж байгаа шүү дээ. Тэгэхээр эх жилээс шууд эхлэе явна гэсэн үг. Эх жил тий. Эх жилийнхаа 39-ийг цуцлаад тэр чинь 30 болж байгаа байхгүй. Тэгэхээр 9 саяын хасалт хийж байгаа. Тэгэхээр лагшип таксан дээр чинь тэр чинь баг 35 6 сая хасалт хийж байгаа байхгүй. Тэгэхээр багт амар ашигтай болчихж байгаа. Тий. Тэгэхээр яг Бостон Селтикс бол мэдээж аль алинд нь ашигтай ийм гоё ер нь бол 8-8 ч гоё ер нь бол гэрээ хийчлээ. Тэгээд одоо цаашаа яах вэ? Дерек Вайтийн одоо энэ 100 одоо гэрээний сонголт ирнэ. Би бол тэрэн дээр жоох гайхаад байгаа байхгүй. Одоо Браун ч 60 баг 60. За 50 сая. Порзингс ч сая сонголтоо яга бас 30 сая. Тэгээ жрүү 30-тай болчлоо. За Тэйтмийн сонголт гэж бараг 60 сая орж ирнэ. Тийм. White-д өгөх мөнгө үлтгүүл гэдэг. Тэрэн дээр би бол жоохон гайхалаа. Ер нь бол ингэн бараг энэ чинь нийлээ 160-ыг өгчихөж байгаа шүү дээ. Тэгээд энэ 100 Derek White-д яг сая жрүү олдгийн цалин санал extension eligible байгаа байхгүй 4 жилийн 122 сая. Тэгэхээр нэг 30 сая орчим. Гэхдээ энийг бол зүгээр мэрэгжилтнүүд бол харж байгаа лекод бол авахгүй гэдэг л. Тэгээд эх жилээ тоглоод тэрний дараа жил харин free agent болоод. Тэгэх юм бол өстой Derek White-гийн тоглолт одоо магадгүй 30 хэдэн сая. Магадгүй 40 төгсөн саяыг багууд санд болох байхгүй. Тэгэхээр доош чинь залуухан шүү дээ дээрс нь. Тэгэхээр бага бодож гэрээний сонголт хийх үгүй юу гэдэг дээр одоо 100 харъя. Гэтэ би зөв Derek White-ыг бол аваад үлдчих баг. Харин энэ 100 Sam Hauser хин хоёр Luke Cornet хоёрын гэрээ тусч байгаа. Unrestricted free agent бол тэр хоёр хаан жоохон явчих магадгүй нөхцөлөлтэй болоод ирцэндээ. Тэгээ үндсэн кора үлдээхийн тулд тийм их золиосол гаргалах л та тий уусаа. Тий харин тий. Тэгээд гэтээ одоо Cornet Hauser хоёр чинь хамгийн одоо бас үндсэн гол чухал сэлгээний тоглогч. Hauser л энэ. Cornet-ийг бол би плей-офф нэг ашиглахгүй л гэж боддог шүү дээ. Тэг яг матчапасаа болох тий. Тэгэхээр Boston Celtics-үүд гоё наа. Тэгээд харин Celtics-үүд одоо энэ жил эх жил заавал авраг авах шаардлагатай. Хэрвээ үгүй байх юм бол Derek White-ийн гэрээ орж ирнэ. Jason Tatum-ийн Supermax орж ирнэ. Инхээр одоо нөгөө багийн эзэн чинь хэрвээ энэ жил дараа жил авраг авч чадахгүй бол задлах тийш. Эсвэл энэ хоёрыг салгах тийш. Энэ баг чинь бүтэхгүй юм байна те. Магадгүй Jalen Brown-ыг явуулдаг ч юм уу те. Тим нөхцөл рүү явна. Тэгэхээр Boston Celtics энэ жил эх жил заавал авраг авах хэрэгтэй. Ийм л одоо үе дээр ирчээд. Ер нь ялангуяа энэ жил хамгийн бас боломжтой харагдаж байгаа юм болоод шүү дээ. Ер нь зүгээр финалд гарах бол магадлал маш өндөр баха. Тэгээ финалд нөгөө талаас харин хэн гарч ирээд яаж үүсэх юм бэ? Би бол энэ үйлрэл зүгээр авраг авах магадлал хамгийн өндөр байгааг Денвер гэж бодож байгаа. Яагаад гэх юм бол тэгээд яг энэ урд байгаа. Йокч байна. Тэгээ Йокч болно. Тэгээ хин шилдэг тоглогч байгаа. Тийм нэг тийм юм боддгоо юм шиг тэгсэн мөртлөө ингээд цаанаасаа бүр хинч дийлдэггүй тийм нөхдөж хамгийн эвгүй байд юм санагдаад байгаа хөөх. Тэгээд дээрэс нь Денвер бол угаасаа нөгөө багийн тоглолт гол нөгөө цөм тэгээ дээрэс нь бүсээ баргал тэргүүлж штэ 3 багийн нэгээр сая өчигдрийн хүртэл тэргүүлж ийлаа гэд. Тэгэхээр бүх зүйл нь бас л бүрдсэн байгаа учраас аврага хамгаалах магадлал их өндөр болов гэж бодоод байна. Тийм. За тэгвэл Цэндэгийн үед за Бостонтай аль багийг нь одоо нэгдүгээр шатнд тааруулвал илүү сонирхолтой байна гэж бодож байна. Яг энэ нөхцлөөс бол тэгээд Miami ил байсан дээр болов гэж бодоо. Би зөв Milwaukee Bucks Philly хоёрын тоглолтууд нөгөө улиралд хоорондоо тааш тоглосон тоглолт болгоно гоё болдсон шүү дээ. Тийм болохоор хүмүүс ч гэсэн үзүүл их гоё байх бах. Нэгэнтэй л одоо яг хэрвээ тийм Philly бүр 6 мургаар гарч чадвал цааштай 2 дугаар шат ч юм илүү сонирхолтой болох байх. Яг энэ байдлаар гэж харах юм бол тэгээд ер нь Philly тэр их боломж байгаа. Эндээ маргааш хожигдоо Philly хожвол тэгээд байрын солигчнаас тийм. Тэг ин. Орлондод солих гэдэг. Орлондо нөгөө нэг эндээ л хожих байх.
нэг хакстай байсан. тий. Харин Орландо ч хожигдчих юм бол Орландо унчих гэдэг байхгүй. Орландо унаад бүр Майами хожигдчих юм бол Орландо унаад бүр 8 руу орох юм билээ. Ингээ амир нь. Тэнгүүд Фили 6-аар гараад ирэх боломжтой. 6-аар гараад Никстэйгээ ч юм уу Бакстайгаа ч юм уу. Яг зүгээр Никстэй байх юм бол ямар ч асуудалгүй хоцчих байх гэж бодож чинь. Тэгээд нөгөө Асуудалгүй. Миний бодлоор бол ямар ч асуудалгүй ах уу. Рандл байхгүй учраас тэгээд Эмбид ирснээс хойш хидж дараалаа хожиж тий. 7 дараалаа хожицсан явж исэн. Тэгэл Эмбид байхаар нэг хинч байсан айх байгаа. Зүгээр би бол ингэж боддог нэг Монголын лиг дээр Майнерст Фендарис Вильямс зүгээр амьсгалаад талбай дээр байж хахад бүхаг айд юм шиг надад бол санагддаг аахгүй юу. Яг нэг тийм айдас төрүүлэм амар тоглогч үнэхээр лаг яг тэр шиг Эмбид бол одоо цагт яг л тийм байна. Тий нэр энэ цуврал бас айгу болчвол айгу гой цуврал болох байхаа. Дээрэс нь Ди Антонио Мелтон үрээд ирсэн. Мелтон үрээд ирсэн. Джейлен Брансон дээр тавих юм чи ерөөс амар том хамгаалагч байхгүй юу ер нь бол. Тэгвэл Зэндэгийн хувьд за Бостон Селтиксийн дараа одоо ер нь хамгийн аюултай баг гэвэл Истед. Одоо бол Фили. Фили. Одоо бол Фили. Ер нь нөгөө фэнтези лиг ингээд хүмүүс бас тоглолтол багтай. Тэрний ингээ голоор явж байхад Эмбид гимтчлээ. Энэ үлрэл баг эргэж ирэхгүй байх. Тэр чигтээ байхгүй болчлоо гэж хэлсэн шүү дээ. Тэгэхэд бол зүгээр Филид итгэх хүмүүс байхгүй болол нөгөө багасаа хасч масч ийсэн Эмбидийг хасч ийсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд яг Эмбид ирэнгүүт нөгөө Максины хийдэг зүйлээ хийгээл багийнх нь бусад тоглогч нар нь хийдгээ хийгээл сэлгэнээс ирж байгаа тулцаанч яг гоё болцсон. Тэгэхээр нөгөө энэ багч хэдэн жил ч нөгөө процесс нь явж байгаа хэлээ дээ. Одоо бол бас цаг нь нэрцсэн болов гэж бодоод байна шүү дээ. Дээрэс нь шин дасгалжуулагчтай шинэ одоо гоё системээр яваад байна. Тэгээ Эмбид гимтэх хүртэл эн чинь нэгтэл байсан шүү дээ. Энэ багч. Тэгээ нэг одоо хоёр талаас юм зү. Баксын артл ер нь бол бичигдээд байсан. Бакс Фили хоёртой. Бакстай заримдаа байраас болдог ч юм уу те. Бостон. Тэг Бостон тийм онд орчих. Тий. Ер нь тэгээд Филигийн Эмбидийн хувьд энэ үйлрэл чинь ер нь түүхэнд үлдэх яг нөгөө гимт хүртлээ. Тий. Юу үйлрэлийг өнгөрүүлжсэн шүү дээ. Дундчилж байгаа минутаас илүү оногтой тий. Яг амар статслаа шүү дээ. Тий. Тоглож байгаа минутанда дундалж байгаа оноогоороо бүр нөгөө нэг Вил Чемберлений нөгөө айхтар нөгөө 50 оноо тэрнээс илүү байсан шүү дээ. Тийм тэгэхээр энэ бол Эмбид бол үнэхээр одоо гайхалтай. Тэгээ хамгийн амар зүйл нөгөө бэртээд нэлээд удаан тоглохгүй байж байгаад эренгүүтээ буцаа дахиад 30-10 хийгээл яваад байгаа сте тий. Тэгэхээр л энэ тоглогч угаасаа цаанаасаа тэр авиас чадвар нь байна гэдгийг илтгэж байгаа болохоор ямар ч баг таарахыг хүсэхгүй бахав. Би бол тэгж л бодож байна. Бостон байсан ч их л зүгсэлдэгч байх нь бол ойлгомжтой тий. Тэгэд Мелтон сая ярьсан би гэлсэн шүү дээ. Мелтон угаасаа амар чухал. Тэгэхээр энэ баг одоо эрүүл сарвал болчлоо. Тэгээ дээрэс нь одоо хэн бэ? Ник Нерс байна. Ник Нерс бол угаасаа юм авраг аваад үдцсэн. Аврагын туршлагатай ийм дасгалж болж байгаа. Тэгэхээр Ник Нерс бас би бас итгэж байгаа. Тий. Тэгээд Эмбидийг одоо бид нэр яг одоо нэг пик оргил Эмбидийг бид нэр плей-офф дээрээс баг хараагүй дээ. Энэ бол хараагүй. Дандаа л нэг баазрын гимтэлтэй ч юм уу тийм байгаадсэн шүү дээ. Тэгэхээр нүүрлүгөө зохиолчдаг, тохоод болчдаг тий. Тэгээд өвдөг асуудалтай тий. Тэгэхээр энэ үйлрэл бид нар яг одоо нэг оргил Эмбидийг плей-оффт хармаар байна шүү тий. Хармаар байна л гэж одоо. Би яг нэг ийм яриа болонгот одоо ингээл тий Эмбид жишээлбэл жил болгон л хүлээлтнээс доор болгодог зүйл нь бэрхлэмтэлтэй. Яг ингээд хүснээрээ тоглож чадахгүй. Тэгэнгүүтэл Леброныг бодохоор ямар агуу юм бэ гэж боддог хгүй юу. Ер нь энэ олон жил ингээл өөрийнхөө бие хаанд амар анхаарал те хизээ нь яаж өөрийгөө амрааж хэрхэн яаж бэлдэх үү гэдгээ сайн мэдээд ингээд олон жил өндөр түвшин тоглоод бүр хидж финалтсан те. Тийм болохоор нөгөө тоглогчид ч гэсэн сурах юм их байдаг байх гэж бодоод шүү дээ. Өөртөө анхаарах бэртэл гэмтлийн тал дээр нэг талаараа бас азтай л да те. Тий, тэр бол амар. Өөрөө төрхөөс одоо юм заяатсан биен дээр өөрийнхөө одоо сахилах бат тэр одоо цаг хугацааг тийм зөв менежмент зөв хоол энэ бол үнэхээр одоо гайхалтай. Уул нь Лебон шиг юм нөгөө нэг үнчин одоо үнчин жоох ер нь нэг аавгүйсэн тийм ингээд ийм ер нь бол жоохон тийм мөнгөгүй ядуу амьдралаас гарч ирсэн тийм шүү дээ ядуу амьдралаас гарч ирсэн ийм хүн бол ийм их мөнгөтэй болчоор юу гэдэг ер нь бол эвдрэн штэ. Эвдрэн штэ ер нь магадлал өндөр тийм магадлал маш өндөр. Тэгэхээр бас үнгээ галттай тийм. Тэгээд одоо харин Эмбидийг бол би бол яг нөгөө одоо яг прайм дээр ирсэн байгаа болохоор ахаа цаашаа
нэгээс хоёр удаа авраг аваа дахиад MVP аваасаа л гэж боддог л угаасаа үнэхээр доминант юм тоглогч байгаад байгаа учраас ямар ч багд очисон гэсэн тэр баг нь шууд хамгийн хүчтэй баг болох хэмжээний тийм супер тоглолчлож харагдав. Тэгээд энэ жил угаасаа нөгөө гимтэйг үйсэн бол MVP ч MVP тасархаа байсан шүү дээ. тий. Бүр ихний юу нь бол баг 2 сая их ч бүр ингээд тасархаад ирүүлсэн шүү дээ. Яг тэгэл нөгөө нэг гимтэл гарч ирээл одоо яг Йокич үшээ юу гэл өрсөлдөөн гараад байгаа болохоос. За тэгвэл плей-инээс ер нь энэ Hawks Bulls-ыг гарч ирэх боломжтой гэж бодож байна. Одоо энэ дөрвөн багчаа хоорондоо тоглоно шүү дээ унтцаа. Ямар ч боломжгүй бах уу. Ер нь ч бас жоохон сакс гадралдаг хүмүүс байвал тэгээд хэдий нөгөө Bulls-ийн фэнүүд бол маш их байгаа шүү дээ. Гисэн ч Bulls-ийн фэнүүд өөрсдөө итгэхгүй. Манай төмрөө ахмах явж байгаа ч тийм. Ер нь итгэхгүй байгаа хаа яаж утсан гэсэн тий. Хамгаалт нь маш муу тийм багууд ямар ч төр төвшний сагсан бөмбөгт хамгаалж чадахгүй бол хэцүү шүү дээ. Тэгэхээр одоо 9 дээр байгаа юм чинь заавал эхлээд нөгөө 9-10-ийнхаа багийг хожих хэрэгтэй тий. Дараа нь хахад 7-8-аас суунсан. Тэгэхээр боломжгүй. 2 ажиллаж чадахгүй байна. Тэгтээ яг зүгээр нэг тоглолт бол бас эвгүй штэ ер нь бол тий. Яг саксны хөгжөөнд дэмжигчийн зүгээс ч гэсэн та хоёр ч гэсэн Bulls Hawks-ыг харахыг хүсэхгүй л байгаа илүү дээ. Бид хоёр ч өмнөх дугаар дээр яриад ер нь бол баг хасцсан дөө. Тийм тэрний оронд одоо Philly, Miami ч юм уу эсвэл одоо Magic, Indiana тий байсан хамаагүй гоё штэ. Илүү хоо. Тийм. Уг нь Bulls гоё тоглогчд байна. Тэгээд даанч хамгаалж мэдхгүй хүмүүс л гар тэгэл бүтгэлтэй гэж л бодож байна. Тэг ер нь яг хүслээр бол миний за Boston Miami хоёр ихийн шатанд харуулад Milwaukee Orlando-г тэгээд Knicks Philly гэсэн зурлыг бол үзүүлэх гоё юм байна. Тэгээд энэ Pacers Cavs ч гэсэн бас яг хоёр залуу баг яг. Тэгээд энэ хоёр ч нэг яг нэг division-ийнх гэж явдсан шүү дээ. Pacers Cavs хоёр ч тийг санаад шүү. Тэгэхээр нэлээд өрсөлдөөнтэй байх болов уу. Тэгээд тоглолтын арга барил нь ч гэсэн өөр шүү дээ. Cavs илүү нэг удааж тоглолдог тий. Бүтэн талбайд явдаг. Indiana ч зүгээр дөрвжингдэг тий. Тэгээ нөгөө нэг 18 оны ер нь бол рематч л гэсэн үг шүү дээ. Бүх одууд нь солигдсон болохоос. Тэгээд гоё юм те. Вист бол. Тэгээ аль нь л ерөөсөө энэ бед одоо ер нь муу баг гэхэд их л хэцүү болоод шүү дээ. Одоо энд бол 30 багаас ингээ 20 юм байгаа байхгүй тий. Доогоор явж байгаа багууд тэгээ бэртэл хэмтлийн нэтэрэ байгаа ч гэсэн ингээл хэдхэн жилийн дараа ахаал дээшээ гарч ирээл өрсөлдөх болохоор NBA-гийн менежмент тэр багуудаа боддог систем угаас тэр чигтээ бүгд л супер юм л да. Одоо эх жилээс нөгөө нэг Wemby чинь галзуурна шүү дээ. Тийм. Өнөөдөр тэр яагаад байгаа юм бэ тий. Дэнүрийн зүгээр ингээд нэгээр гарах дардан замыг зүгээр байхгүй болгочихлоо шүү дээ. Үгүй энэ хожигдолттой Дэнүр төв. Лай бол. Гай болно шүү. Бид нар одоо хэдэн дуурайн дараа энэ хожигдлоос болоод инглээ гэж ярьж магадгүй шүү нэрээ. Бас хүмүүс хардаад байна гэсэн шүү дээ. Нөгөө Lakers ч юм уу Golden State-тэй ихний шатанд таарахаас зүхтаж чинь гэд. Би бол Дэнүрийг бол нэг хайхтар зүхтаж мутаадах баг бол биш гэж бодоод байна. Дэнүр одоо яасан гэж. Дэнүр хинээс зүхтахгүй байхгүй тийм. Тийм. Болтон Дэнүрээс зүхтана. Тийм. Одоо Lakers-ийг одоо LeBron-оос шалтгаалаад баг зэрэг ингэ дэмжиж шүү дээ. Тэгэхэд бол Дэнүртэй бол угаасаа хэцүү гэдэг юм байна. Харин тэрний оронд OKC ч байх юм бол тий залуу тоглогчдын аргыг нь олох боломж бас гарах магадлал баг зэрэг байгаа. Гэхдээ OKC бол энэ жил үнэхээр чанартай тоглож байгаа л доо. Одоо манай халтан бос OKC-гийн фэн хуудсын дэмжигч. Тэгээ OKC нөгөө KD Westbrook-ийн үеэс хойш ингээд байхыг бүр ингээд хүснэгтээ 1 2 3 гээд улирлын туршид байхыг харах гоё байлаа тий. Нөгөө KD-гийн үед л финалд гараад Miami-д ингээл шүүрдүүлэл хожигдоод тэр үеэс нэг хараад залуучууд ер нь гоё. Гоё. За тэгвэл хэдүүлээ нөгөө яг одоо яг хамгийн анх нөгөө нэг анх чийж хамгийн ихэнд тодорхой болцсон цуврал руугаа орё гэж бодож байна. За Clippers Dallas 2 бол цувралал раунд 3 хэлээд байгаа. Тэгэд энэ цуврал бол болох нь тодорхой болсон. За өнөөдөр Dallas хожигдсноор бол Clippers-ийн талбай дээр эхлэх нь бас тодорхой болсон. За тэгээд Kawhi PG-ийн эсрэг Luka одоо ганцаараа биш. За Kyrie-тэй хурж ирж байна. За тэгээд раунд 3 гэж бол ярьсан. За энэ цуврал руу тэгээд ороход өмнө хоёр дээр нь хоёулын дээр нь Dallas уу? Хоёулын дээр нь Clippers байсан тийм. Clippers лөө. Тийм. Юу Далс ч юм болохоор ихтэй бүр 7 тоглолт гаргаад л тий. Бүр ингээд зовоож яасан байхгүй. Яг нөгөө нэг тэр чинь эхнийх нь илүү яг нөгөө эхний хоёр тоглолтоо элээд болоод
Далс ч 2 гэж байна. Тийм. Чинь буцаж Далстай ирсэн чинь тий нөгөө эсрэг багийн талбай дээр хийж яваадсан шүү дээ зөрөөд. Чи 21 оных нь. тэр чинь 21 оных шүү дээ. 21 оных нь. Тэгээд Кавай гейм 6 дээр бүр алдаг шүү дээ. Кавай сүүлийн 2 тоглолтод баг шидээд алдаагүй. Бүр бурханлаг тоглолт хийдэг шүү дээ. Лигийн шилдэг тоглогч юм шиг харагдсан шүү дээ. Шилдэг нь бараг л мөн байсан мэт. Тийм. Тэр үе чинь одоо Леброно, Кавай, Янус бол гэдэг байсан шүү дээ. Тэгээд 20 оны цувралыг бол санаж байгаа болоо Баблт болж исэн. За тэр цувралд Порзингс гинтсэн бүр хамгийн амар нь. Тэгтээ Лука 2 тоглолт авсан байдаг. Нэг нь бүр нөгөө BGX-ний дээгүүр баазар шот хийгээд. За тэгээд бол ер нь Лука бол өөрийнхөө нөгөө одоо легасиг эхлүүлсэн байдаг. Тэгээд би бол энэ удаад Лука нөгөө нэг 90 цент хүсээд те нөгөө Jordan нөгөө нэг bad boys эсрэг ингээл тэмцээлээд нь штэ. Тэгтээ арайхан баардггүй. Тэгээд энэ жил тэр нөгөө нэг шагналаа авах юм болоо гэж бол бодоод байгаа шээ. Уг нь бол одоо би Далсыг ходжоосоо гэж бол дотроо бодож байгаа. Яагаад тэгэхээр Лукаг нөгөө Реал Мадридэд байх үеэс нь эхлээ нэг жоохон тоглолтыг бол үздэг байсан. Яг Реал Мадрид нөгөө Евролиг ингээ үзэж байхад тэнд бол нэг жоохон хүүхэд ингээл бужигнуулаад ддэг тий. Шууд MVP-г нь аваад финалийн MVP болоод тэгээд нөгөө Роналдогийн Instagram-аас ч үлээ Лукагийн Instagram-аас ч үлээ хамтаа авалсан зураг мөрөг хараад энэ одоо юун жоохон хүүхэд яага ингээ яваад байгаа юм бол тэгээд 17 хатал хүүхэд яваад байсан шүү дээ. Тэрнээс баг жоохон байсан баг. Тэгээ нөгөө Реал Мадридийн өмсгөлтэй Евролигт 14-тэй тоглосон тий. Тэгээд NBA-д ирсэн чинь үнэхээр энэ хүн бол бас амархан хилсэндээ хурж яг амархан харагдвал чадсаар л байгаа шүү дээ. Тэгээ нөгөө бүх одын тоглолт болохоор нэг хичээдгүү тэгсэн мөртлөө яг чухал тоглолтод бол бүх юмаа гаргадаг гэж яриадагс бол одоо Кайритэй дээрэс нь харьцангуй NBA-гийн туршлагатай бусдыгаа бас яаж тоглох уу гэдгээ илүү мэдж туршлагаж байгаа болов. Тэгээ одоо бас цаг нь ирж л яваа бах тий. MVP ч гэсэн их топ 3-т л яригдж шүү. Харин тий. Тэгээд MVP-гийн нөгөө нэг одоо авах уугүй юу гэдэг нь бол яг байрлалаас л хамааралаа л та. Тэгснээс биш одоо нөгөө нэг 1970 Карим Абдул-Жаббараас хойш яг оноо самбар оновчтой дамжуултын нийлбэрээр яг ард нь байгаа юм байна. Westbrook-ийн triple double хийдэг улиралтай баг тэнцүү. Тим амар үзүүлэлттэй явж байгаа. За тэгвэл хүлэгний хувьд энэ цуврал дээр за ямар дүгнэлт, ямар анализ, ямар тамаг ярихаар бэлдвэ. Улиралт бол 3 таарахад бол 2-т нь Clippers хоцсон байгаа. Тэгээд нэг тоглолтод бол Kyrie тоглоагүй. Тэгээд дээрэс нь Dallas нэг трейд хийхээс өмнө дандаа 3 тоглолцсон. За нэг нь бол нөгөө play биш энэ season tournament нэг нь тоглосон баг шүү тий. Тэ яг хоо эхлээд зүгээр энэ хоёр баг зүгээр сая би бэги хэлдтэй салдаг байна л да. Ер нь бол Лука 90 цент төгрөө те. Одоо нэг давдаггүй юм а давах. Одоо л ер нь бол цаг нь ирж байгаа болов уу гэж харж байна. Тэгээд би бол зүгээр Далс гэж харж байгаа. Ер нь бол энэ дээр арай Далстай илүү магадл өгж байгаа. Тэгээд ягаад вэ гэхээр мэдээж сүүлийн үеийн тоглолтод байгаа. Далс одоо нэг солилцооны цонхоор одоо PG Washington Gafford хоёрыг авснаас хойш энэ багч нь юу байгаа даа штэ хамгаалтын рейтингээр ихний тавд бичиг сүүлийн 10 тоглолтод нийт гэсэн үзүүлэлт үлээ. Вау. Тэгээ Gafford гарангууд нэг л хожигдсон бусд нь хоцсон байлоо. Тийм байсан. Тэгэхээр одоо нэг яг улирлаар нь ингээд дүгнэх юм бол арай өөр юм харагдах боловч яг сүүлийн үеийн тоглолт Далс бол хамаагүй илүү байгаа. Дээрэс нь Clippers-ийн сүүлийн үе жоохон унж байгаа штэ ер нь. Тэгээд нэг бас хамгийн гол юм мэдээ байгаа нь доо Kawhi яг тоглох уугүй юу тэр одоо л тодорхойг байгаа. Зүгээр амраад байгаа юм шүү Kawhi. Гүү амраагүй. Тэр яаш би зүгээр тэгж ойлгосон. 65 тоглолт нь гүйцсэн чинь мань үн за болцсон гэж суудсан юм бол. Гүү амраагүй. Энэ бол яг тэр гимтэл нь бол яг гимтэл байгаа. Тэгээд Тайрон лөө яг өнөөдрийн тоглолтын дараа яг хэлсэн байлээ. Эхний тоглолтод тоглоно гэж найдаж гисэн. Тэгэхээр лүүч сайн мэдэхгүй байгаа. Гэтэ эхнийх дээр тоглохгүй байлаа шигсэн хоёр дээр ороод ирэх магадлал өндөр байгаа юм шүү. За ер нь бол орж ирэх байх тий. Гэхдээ зүгээр 100 Kawhi байх уугүй юу гэдэг бас мэдэхгүй шүү дээ тий. Тэгээд өнгөрсөн жил бид нар бас Kawhi Suns эсрэг эхний хоёр тоглолтод галзуураад тэгэл алга болчихсон. Тэгэл лимитэнд дууссан тий. Тэгэхээр магадгүй энэ гэмтэл бас одоо яг мэдээ гараагүй байгаа ч гэсэн Clippers-ийн одоо нөгөө нэг юуг боломжийг нэлээд багасгаж байна да. Тэгээд бас нөгөө нэг Clippers-ийн хараал гэдэг юм руу ч одоо бас хэрвээ тэх юм бол ярих юм бодоо юм
Тэгэл нөгөө дахиад Болж байна, хэрвээ гараад ирж байгаа байхгүй. Одоо Clippers-ийн сүүлийн 4 үлрэлийг бүтэн бэртэл гэмтэл шүү дээ. 21 онд Kawhi гэмтсэн, 22 онд Kawhi PG байгаагүй, түрүү жил PG байгаагүй гэл нэг тийм айгу хайрын улирал болж өнгөрөхгүй. Дандаа харамсалтай тий. Харин тий. Яг нэг бүтэн нөгөө бүх хүчээрээ 100% хүчээрээ бүрэн потенциалаараа яг тоглоод үзвэл плей-оффт яг ер нь бол NBA төрүүл хэмжээний л багш тий. Энэ 5 жил яригдлаа шүү дээ. Харин яг ингээд 5 жилийн туршид. Одоо харин нэг сайн зүйл нөх юм бол Westbrook ирээд сэлгэнээс үнэхээр ирч хүч юу байдیں۔ Тэр манлайлал бүх зүйлийг өгч чадаад шүү. Бүхэл бүтэн OKC-гийн багийнх нь бүр лидер байгаад тэгээ түүхэн амжилтыг үзүүлээд лигийн MVP авцсан гэхээр энэ хүний нөлөө бол маш их баг тий. Зүгээр MVP гэдэг цолоочин бол түүхэнд тийм олон хүрдэж чадахгүй шүү дээ тий. Энэ бид ингээд тоглож байгаа ингээд 400 гаруй тоглогчдоос хэдэн ч MVP байгаа юм. MVP-ийн босго бол маш өндөр. Тий. Тэгэхэд тэгээд сэлгээнд нь зүгээр ийм тоглогч байна. Дээрээс нь гарч ирэхээр амар үр нөлөөтэй тоглолтыг үргэлжлүүлээд байна гэдэг нь бол хамгийн том давуу тал нь байх гэж бодоод байна. Яг өрн потенциалаар үзэх юм бол тэгэл бас л 7 тоглолтоос наашгүй юм болох байна. Clippers нөгөө нэг 4 сая чи хүлгэн унтсан гэж жоо ярьсан шүү дээ. Тэрэн дээр яг хуу Westbrook ирснээс хойш баг ганц л хожигдсан байгаа хаа. Харьцангуй гайгүй болцсон. Тэгээд Kawhi-гүү зарим тоглолтуудад хожигдоод байгаа болохоос ер нь бүр нэг сүнсгүй болцсон яваад байсан шүү дээ хэсэг. Бараг 5 6 дараалж хожигдоод. Тэрийг бол гайгүй. Тэгээд Harden жоохон гэмтэлтэй байгаа юм байна лээ бас. Тий. Яг би Harden байна тий. Harden бүр багтсан байна шүү дээ. Harden бас л тэгэл нэг 10 assist өгөл яваад байгаа шүү дээ. Оноо авал угаасаа ямар ч асуудал байхгүй. Тэг яг зүгээр би унтсан гэдэг шалтгаан нөгөө улирлын дундуур нөгөө нэг Clippers нэг амар төгс шүү дээ. Зөвхөн Denver-ийн араас орох яг баг гэвэл Clippers гээл тий. 22-2 илүү. Тим раныг хийгээл тий. All-Star яг өмнөх шүү дээ. Тоглолтын тэр чанар нь үнэхээр гоё юусаа гоё. Товтлон бод хамгаалт ингээд бүр хоёр тал ингээд бүр ингээд нэг ойлголцол тийм ээ. Багийн ойлголцол үнэхээр гоё. Тэгсэн чи яг сүүлийн үед хожж байгаа. Гэхдээ яг даа эцсийн мөчөд одоо Пол Жоржийн шийдэлтэй тий. Орландо нөгөө Kawhi бас сүүлд нэг хождог. Тэгээ яг тийм нэг юм бариу зүрүүн дээр шийдэгдсэн тоглолтууд байгаад байгаа. Тэгээ яг жоохон тийм чанар нь жоохон унчуудаа. Гэтэ яг чиний хэлснээс ингээд аваад үзэх юм бол эхнийх дээр Clippers-ийн талд бүх давуу тал байгаа юм шүү. Одоо за сүүлийн үед Westbrook ягаад сайн байна. Тэгээд Kawhi тоглох хэсгээс үл хамааран тэдэнд байгаа давуу талуудыг ингээд бодох юм бол талбайн давуу тал гэдэг байна тий. Энэ бол плей-офф үнэхээр маш том давуу тал. Тэгээ сүүлийн мөч хүртэл явуулж байгаа төгсгөлд нь хожиж чадах хэмжээний хэд хэдэн тоглогчд байна. Harden байна, Paul George байна. Paul George-ыг бол би бол энд бүр номер 1 дээр нэрлэнэ. Тэгээд одоо Westbrook, Kawhi тэгэл энэ ч дөрвөн хүн байхад дургуй өрөл норм баавалж байгаа шүү дээ. Тийм. Дургуй бүүн сайлж байна. Яг сүүлийн мөч хүртэл яваа тоглолтын төгсгөлийн мөчөд хэдэн давталгаагаар сүүлийн 1 минут 2 минутанд шийдэгдэнэ гэвэл үнэхээр бас барьцгүй юм байна. Нөгөө талын ингээ бодоод үзэхээр Luka Kyrie шүү дээ. Тийм. Аль нь ч байсан гэсэн бүр амар. Тэгээд Mavericks дээр бас нэг стат байгаа нөгөө нэг clutch яг үед тоглож шийдэж байгаагаар Dallas нэгтүүлээ. Lakers 2-тойсэн баг шүү. Тэгээд нөгөө нэг саяхан л үлрэлт анх удаага нэмэлт цаг гаргасан гэсэн үү сая энэ 7 хоног тийм. Тэгэхээр дандаа ингээд бариу зүрүүн дээр хожицсан эсвэл тэгсэн л байгаа байхгүй юу? Тэнцэн тоглолт анх удаага гарсан. Үнэхээр хилээд хэцүү юм байна тий. Тэгвэл тоо зүгээр яг зүгээр таамаглал. Би бол яг зүгээр Dallas гэж харж байгаа. Гэтэ яг 6-7%. Талбай дээр нь эхлэх юм бол Clippers арай илүү боломжтой 7 тоглолтод ч юм уу хаж байх болоо тий. Энэ ер нь тэгээд 7 тоглолт гарсан нь ч гоё, өмнөх тоглолтуудаас сурлуудаас нь туршлагаас үзэхэд гэдэг шиг бас л ер нь олон тоглолт гарах магадлал маш өндөр шүү дээ. Тэгээ бэгэ юу гэж байна. Би болохоор бас Dallas гэж харж байгаа. Бас нөгөө юу вэ? Derek Lively байна. Derek Lively гимтэлтэй байгаа. Dallas-ийн ер нь бол гол яг сэлгээний төв шүү дээ. Тэгэхгүй бол ер нь бол Gafford суучингууд Kleber гарч ирэхээр хитрхийн намхан баг болчихно. Тэгээ намхан багийн эсрэг лүү бол яаж тоглохоо мэддэг ч юм уу те. Тиймэрхүү нөхцөлтэй байгаа. Тэгээд сая нөгөө Kawhi-ийн гимтэл гэдээсэнтэй нь бас ер нь бол минь нөгөө нэг Dallas гэдэг юуг бол арай илүү нэмэхэд хүрэгжил байна л та. Дээрээс нь энэ үлрэлт бол Luka мэдээж одоо MVP төвшнөөс бүр илүү гэж хэлээ зэ. Илүү тоглож байгаа нүнэм. За Kyrie бол хийсэн тоглолтын тоон хүрээгүй л болохоос ер нь бол all NBA төвшөнд бол тоглож байгаа амар байгаа. Тэр Рамадан сараа үдцсэн. Дээрээс Рамадан сар гэж чухал юм байна л да. Тийм дээрээс нь сэлгээ
ярих юм бол Далласыг хараад жоохон deep. Яг уу нөгөө талд Norman Powell, Westbrook гэд байгаа ч гэсэн Далласыг бодохоор за Dante Exum, Derek Lively, Tim Hardaway, Josh Green, Maxi Kleber ингээд 5 ашиглах боломжтой хүн. Арай жоохон deep санагдаад байгаа. Яг гэхдээ аваад үзэх юм бол плей-оффт бол сэлгэний одоо тим олон тоглогч бас төдийлөн ашиглахгүй болов. Ер нь бол 8 тоглогч ашигладаг шүү дээ. Тэгэхээр бол аль тал нь нэлийн хүч тэнцүүхэн гэхдээ арай жоохон жин дарах нь Clippers-ийн тал руу Kawhi-тэй шүү дээ. Kawhi-тэй гэж бодвол Арай жоохон star power нь бол яач усыг Clippers илүү угаасаа юм дөрөв нэр байгаа учраас. Тэгээ яг уу Лука бол ер нь яг уу Kawhi байна уу, PG байна уу ер нь бол тоглох болсон. Хамаагүй хинч байсан хамаагүй шүү дээ. Тэгээд гол нь би нэг Clippers яаж хамгаалах уу гэдэг л надад сонирхолтой байна л да. Одоо хамгийн ихний 20 онд бол 20 онд бол жишээлбэл Beverly очижсэн бохгүй шууд. Kawhi биж хоёр өөрсдөө очиагүй шүү дээ. Тэгээ 21 онд 21 онд Батум очижсэн. Жижиг тавтаар эхлүүлээ Батум очижсэн. Батум нэг адилхан урт удаа өдрөнтэй болохоор ер нь харьцангуй гайгүй торгоогоод байсан. Тэгээд Kawhi өөрөө нэг тоглолтын дээр нь бүр хажиж санагдаад. Энэ жил тэгэхээр Мэн очихоор тэгээд Kyrie дээр хин очих юм гэхээр би бол Мэн илүү Kyrie дээр очиод Kawhi юм уу PG ээлжилж очих болов гэж бодоод байна шүү дээ. Harden бол очно гэж байхгүй шүү дээ. Harden баг хойшо PG Washington ч юм уу Derek Jones дээр даах байх. Эсвэл PG Kawhi дээр очдог ч юм уу те. Айгуу тийм биш PG Luka дээр очдог ч юм уу. Эсвэл Kyrie дээр очих байх. PG яагаад тэгэхээр ер нь бол өөрөө дандаа урт хамгаалдаг. Тэр хамгаалтаас ер нь бол нэлээд юм шийдэгдэх болов. Тэгээ лүүд айгу олон сонголт байгаа. Лүүд олон сонголт байгаа. Тэгээд юугаа хоёр дасгалжуулагчийн хувьд авчихсан юм бол лүү илүү. Ер нь бол плей-оффын туршлагч дээр плей-оффын амжилт ер нь одоо дасгалжуулагчийн одоо үзүүлсэн одоо бидний харж байгаа юм те. Лүү бол хамаагүй илүү. Тэгэхээр тэр тал дээр бол лүү одоо шатрын нүүдэлт бол илүүрх баг. Гэхдээ зүгээр би бол Лука бол Лука бол үнэхээр аим шүү. Гэхдээ хилч угаасаа таахад маш хамгийн хэцүү цогц шүү дээ. Би Даллас дээр ягаад нэг юм марцсан. Даллас дээр би ягаад жоохон итгээд байгаа гэхээр би ер нь Далласыг ер нь бүсийн финал руу ч гараад ирэх болов уу гэж хараад байгаа. Ягаад тэгэхээр энэ үйлрэл бол маш хурдан тоглож байгаа. Одоо пейс буюу одоо нэг хэмнэлээр лигт эхний 10-д байгаа шүү дээ. Эхний 8-д байна уу? Энэ багч нь Лукатай энэ багч нь дандаа 30-д байдаг байхгүй юу? Ер нь бол 29 30. Нэг Лука ч нэг удаадаг тий. Тэгээ сүүлийн нэг мөчөд товтолдог ч юм уу. Одоо Kyrie ирсэн энэ үйлрэл шал өөр байгаа. Лукач нар их хурдан явж байгаа. Нэг хэн бол маш хурдан явж байгаа шүү дээ. Юугаа Кай бол тий. Кай бол одоо шууд бөмбөг аваад пуш хийж байгаа байхгүй. Лукац яг тэрийг жоохон тэр тоглолтод ороод байгаа. Тэгэхээр би бол энэ Даллас хурдан тоглож чадна, удаан тоглож чадна. Тэгэхээр би бол энэ дээр бол даваа тал бол үүсэх болж байгаа. Нэмээд талбай дээр бүр 3 плеймейкер байгаа шүү дээ юм уу. Dante Exum тоглолт дуусах тав дээр төгөлцсөн. Тий, яг зөв. Яг зөв. Тэгэхээр би бол энэ удаадаа бол Даллас бол хожно гэж бодож байна. Миний хувьд болохоор нөгөө бас Clippers дээр нэг эргэлзээд байгаа юм байна. Одоо нөгөө Harden-ы асуудал ч гарч ирэх гээд байгаа байхгүй. Тий. Harden ч н одоо Clippers ч айгу удаан багштай зөрүүлээд тэгэнгүүт нөгөө Harden гараад ирэх үедээ гэж яагаад байгаа. Улирлын дундуур бол яг Harden-ы тоглолт айгу гоё болж ирсэн нүг 100 бостой пик н рол хийнгүүд нэг нь катлж орж ирдэг ч юм уу те. Тэгээ нөгөө нэг хоёр яг завжин дээр суулдаг ч юм уу. Тэр тоглолт ер нь бол жоохон харагдгаа болцсон л доо Clippers дээр. Тэгээ 100 боц ер нь жоохон форм унтсан те. Тий. Улирлын ихэнд амар өсөж дуулна. Жоохон тэ снап байхгүй болчиход байгаа тий. За тэгвэл бит хоёр тэгвэл Даллас зэндээ бол Clippers гэж байна шүү дээ тий. Clippers яг Даллас ч байж бол зүгээр ер нь маш сонирхолтой арай илүү магадлал нь. Яг зүгээр нөө Clippers зүгээр таамаглаж байгаа шүү дээ тий. Гэхдээ энэ ер нь бол яг сая хэлсэн шүү дээ зэндээ хэлсэн шүү дээ. Юу гарчаасаа. Атлон тоглолт гарчаасаа. Хин ч хойц ер нь хамаагүй. Тэгээд 7 тоглолт гарч. Clippers-ыг бас ингээ хожигдно гэд хэлэхээр хайран байгаад байгаа шүү дээ. Арай л хайран байгаад байгаа. Ийм гоё бүрэлдэхүүн хүн бүрэлдүүлчих. Тэгээд энэ чинь хожигдчихвол тэгээд баг ингээ тарах гээд байгаа байхгүй тэгээд яг үнэхээр харин тий. Гэтэ нөгөө талаас Далласыг хожигдуулчих гэсэн хайран л та. Харин бүрний арай л их таарчлаа хоорондоо. Тий. Одоо нэг Монголын лиг дээр чи ямар хоёр баг таарсан чи хитрхи их таарсан гэдэг л одоо. Гард төлгүүд хоёрыг. Тэр шиг юм болох гээд байгаа байхгүй тий. За. Гар төлгүүд хоёроос хоцсон авраг авсан шиг арай энэ дээр бас байж болно болохгүй гэж бол яахгүй шүү дээ. Гэтэ за
За Тэгээ нэр Clippers яг зүгээр ингээ хожигдоод дуусчлаа гэж төсөөлөл айгүй нэг үнэхээр харамсалтай надад бол яг энэ 5 жилийн хугацаанд. Өөрөлд Пол Жорж орог тэгвэл шууд 100 явах баха. Зүгээр Clippers хэрвээ бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоод хожигдох юм бол тэр харамсах юм арай багасах бах. Миний бодлоор. Тийм. Өмнө нь бол ерөөсө бүгдээрээ тоглож чадахгүй байгаад байгаа л тэгэл Нэг бол баабалчдаг ширэгдэл те. Тийм тэгэл дараа жил харнаа болоод дуустдаг. Тэгэл дараа жил харсан ч юм байхгүй, хараагүй ч юм байхгүй тэгэл дуусаад байгаа шүү дээ. Ерөөс нэг юм хэрвээ гэсэн юмтайгаа л яг үсгээд байгаа юм. Гэтэ яг энэ хоёрын нэг одоо юу гэдэг авууштай юм Дэнүр одоо баг гурлаа явуулчихлаа шүү дээ. Тэгэхээр хоёрдугаар шатны Дэнүртэй таахгүй. Энэ одоо нэг хамгийн нэг айгаадсан юм өнөөдрийн тоглолтоос өмнө Дэнүр ч нэгийг гад. Тэнгүүд нь энд айхтар хүн тоглолт хийгээд гаад ирдэг аваргуутай тарчих гаддаг тий. Тэгэхээр энэ нэг маш хүн замыг туулах гадсан бол яг өвгөсий бол үнэхээр сайн байгаа ч гэсэн бас одоо юу гэдэг аваргуудыг бодох юм бол Мэдээж. Тэгээд Lakers-тэй таарчвал бас юу вэ шүү дээ. 8-аар гарсан Lakers навцаа тэгээ. Би бол яг зүгээр нэг хошим байдлаар нэг биччихсэн юм аа. Lakers ч нэг баг нэг хэсэг 10 руу орсон байсан шүү дээ. Тэрийг санашгүй. Нэг хэсэг ч саяхан л 10 өчигдөрхөн шахав. Тэгээ нэг сүүлийн баг нэг 10 хэдэн тоглолтод баг 12 моёр хийж шнэ нөхдөд дэшилж байгаа шүү дээ. Тэрэн дээр зүгээр шоглоомоор Lakers ингээд зов явж байгаад нэг 8-аар гараад OKC-тэйгээ таарад аз олж очоо. Тэгээд 2 дугаар шатанд одоо Clippers-тэй яг үзүүлмээр байгаа байхгүй юу? Battle of LA гэдгийг ингээ үзчихмээр байгаа. Ер нь 5 жил ярьлаа шүү дээ. Тэгэх юм бол Lakers очих واخ. Тий. Нэг тим юм ядаж үзээ. Тэгээ за Denver-тэй гараад хусуулнуу, Dallas-тай хусуулнуу, Minnesota-д яа хамаа ахлах зүгээр. Тийм л би хоёр зурал үзмээр байна. Lakers-ийн фэний зүгээс зүгээр тэгэж бичиж үзчихсэн. Lakers Clippers хоёр тоглохоор нэггүй ягаад ч юм нэг Lakers нь л хожичоод идэх хэвээр. Энэ үйлрэл бол тэгж байгаа. Энэ үйлрэл бол тэгж байгаа. Тэрний өмнө ч дандаа Clippers хождог өстэй ер нь. Тэг яхаа хэсэг нэг тийм болсон те. Энэ үйлрэл дээр бол яа харахгүй тийм. Яг тэгээд LeBron-ы маань баг сайхан явж ивэл гоё л байна. Төрүүлчл мэдээж бүр л гоё ихтэй тэгээд яг бодит байдал дээр аваад үзэл бусад баг үнэхээр чанга байна л да. Vanderbilt гэдэг нөхөр тэрнэр нь сураг байна уу? Байхгүй байгаа тий. Бүтэн үйлрэл хүлээч үү? Vanderbilt нэг юун дээр яг нэг 5-5 5-5 бэлтгэл хийгээгүй зүгээр нэг юм хөнгөн одоо нэг гүйлтийн бэлтгэлүүд те жоохон тийм кардио маягийн юм игээд тэгээ яваад лээ. Нэг л сайхан зурга постлсан л хүн байгаа. Юу ч гэсэн хөөр хийм хийгээ яваад илээ гэдэг шиг л те. Гой хувц өмсөөл яваад лээ. Манай ч бол амар фэшн шүү те. Тэгэхгүй амар фэшн болцсон. Фэшнэбл шүү те. За окей тэгвэл ерөнхийдөө NBA-ийн тал дээр бол тэгэд Синдеман тэгвэл энэ жил Denver гэж бодож байгаа юм байна зөв үү? Тий. Арай илүү магадaltaй Denver байх болов уу гэж бодчихлоо. За тэгвэл Синдемас нэг юм асууч. MVP юу хэн авах гэж бодож байна? Одоо Denver нэгээр гарсан бол ойлгомжтой. Одоо ингэнгүүт OKC нэгээр гарч. OKC нэгээр ингээ гарлаа гэх юм бол шай авах ч юм уу тий. Уг нь бол статын хувьд бол үнэхээр амар юм байлаа шүү дээ. Тэр давталгааны хувь 35 гэж. Тийм тэгэхээр яг сүүлд нөгөө NBA-с гаргасан MVP ladder-ыг үзүүлэлтэнд бол 2-т ороод ирсэн байлээ. Тэгэхээр нөгөө магадгүй за мэдэхгүй мэн нөө. Гэтэ би шайг авчаасаа гэж бодож байгаа. Тийм. Гэхдээ авраг нь Denver байх. Шай бол тэгээд ямар Лука шүү энэ жилийн MVP. Лука яагаад ч авахгүй хаа. Авахгүй гол шалтгаан бол тэр доор байна л да. 5 дээр байна гэдэг бол арай л боломжгүй цаг хугацаанд тэр яг тийм тохиолдол байх шиг байна. Тэр OKC-д хамгийн том даваа тал нь бүсийнхээ нэгдүгээр байранд байна. Тэгээ эн чинь бүр амар супер од хэмжээний тоглогч байхгүй байгаа тийм те. Тэгж яхад тэнд шай яг од нь байж чадаад байгаа учраас. Одоо юу нэг Лука ч юм уу Йокичтэй харьцуулах туслахууд нь арай нэг тийм том нэрс биш те. Том нэрс бол биш те. Тэгээ шей энэ жил ялчгүй бүр юм одоо лигийн шилдэг 5 тоглогчийн нэг болоод бүр ингээд өөрийгөө ингээд яачлаа л та. Тэгээд нөгөө нэг бас нөгөө дэлхийн аврах 100 тоглолцсон тоглогчид ирэх үйлрэл нь өндөр формтой байгаа. Тэр чинээгээр ингээд сайжирдаг гэдгийг өөрийгөө ахаал нэг шат ахиулж чадсан тоглогч шээ яха. Канадын шиг шиг бас л гоё тоглолтууд хийжсэн шүү дээ. Өнгөрсөн 100. Тэгэл яг тэр формоор орж ирэл OKC гоёч байла. OKC-гийн гол тоглогч нар ч гэсэн дэлхийн аврах тоглолцсон юм тоглогчд байсан тэгэл. Яг л үзэхэд айгүй гоё үзүүштэй тийм баг. Тэгэхээр шээ яха. Шээ аваасаа гэх юм уу. Гэтэ яг ер нь нэг MVP ладраар 3 ороод ирсэн лээ. Лука гүцэлээ сүлд. Өнөөдөр харахад нэрнгэсэн шээ дээр нь л.
Тийм үү. Тийм. Өнөөдөр шинээр гарцсан байсан. Тийм үү. Би өнцөг хараагүй юм. Яг нь Лука сүүлийн яг өнөөдөр маргааш хоёр тоглохгүй. Тэгээ тэрний өмнө баг нэг жоох нэг амарсан игээ тоглолцсон шүү дээ. Тэр нь л нөлөөлсөн. Одоо шинэ маргааш өнөө шөнийн тоглолтод л байхгүй тий. Зүгээр яг эндээ зүгээр яга Йокич авах вэ гэхээр ер нь бол амар ойрхон өрсөлдөөн болж байгаа. Гэхдээ одоо MVP-ийн өрсөлдөөнийг чинь нэг сэтгүүлч шийдэж байгаа шүү дээ. Нэг 100 хэдэн сэтгүүлч байгаа байхгүй. Энэ одоо нэг MVP-ийн юуг бол нэг нарратив шийддэг. Ер нь бол сэтгүүлчдийн яриа тэр одоо сэтгүүлчдийн тэр нэг сенсац тэр юм шийддэг байхгүй. Тэгэхээр тэр юунд дандаа Йокич руу явчихад байгаа. Тийм. Тэгээ нэг Stropol одоо нэг ESPN-ийн Team Bontemps-ийн Stropol ер нь бол байнгын гардаг. Ер нь бол нэг урьдчилсан одоо MVP санал асуулах гэх юм уу. Тэрэн дээр дандаа Йокич тэргүүлж байгаа. Йокич сүүл чинь баг 85 ихний нэгдүгээр төргийн санал аваад ард нь Шай 2-гүй 10 үдгийн санал авчихсан. Тэгэхээр ер нь бол тэр сэтгүүлч Йокичийн тал руу ер нь бол хазаацаад байгаа. Тэгэхээр яач одоо юу гэдэг Шайд өгмөр гэсэн тэр сэтгүүлч шийдэх учраас одоо Йокич ер нь бол баг ойлгомжтой болсон. Ганцхан тэр нөгөө сэтгүүлч 85 хүний толгойг арай эргүүлэх боломжтой зүйл нь энэ бүсээ тэргүүлсэн гэдэг энэ зүйл байх яг саналаа өгөхөд. Тийм л дээ. Гэхдээ яг энэ нэгээд амжилт яг тэнцүү ингэ явчих байгаа учраас яг тэр тэргүүлсэн гэдэг дээр амар юугаа эмфасиз өгнө гэж бас бодохгүй л байна. Гэхдээ л нэгээр гарсан бол нэгээр гарсан гэж түүхэнд үлдэх болохоор талбайн давуу талыг плей-оффын зур шаавн тий. Нөгөө талаас бас том давуу тал та энэ бие дээр бол яхаарахгүй. Тий. Нөгөө талаас бодоход бас Дэнер түрүүжилч гэсэн нэгээр гараад гэхдээ Йокич аваагүй шүү дээ. Стат нь амар байсан мөртлөөс. Эмбид чинь юу л 3-аар авлаа. 4-оор гарлаа. Фили чи 3-аар гарсан мөртлөө. Фили чи 3 билүү? 2 билүү? Тэгээ 3-аар гараад 2-р шатнд Бостонтой дарсан тий. Тэгээд авцсныг болохоор бас яг бүсээ тэргүүлсэн дээр нь бүх яг өгмөргүй юм шиг. Тийм Embiid Jokic өрчөд гэхдээ айгүй л ойролцол яваад байсан. Арай нэг өөр зүйл нь юу вэ гэхээр чинь тэгэхэд бол Denver бол ингээ бүсээ тэргүүлсэн. Ер нь топ төвшөнд байгаа. Бүсээ тасарсан байсан. MVP бол жишээлбэл нэг 2 жил Jokic авсан байлаа шүү дээ. Харин одоо ч юм болохоор OKC гэдэг баг чинь сүүлийн жилүүд хэрхэн яаж үнэлэгдэж байгаа вэ? Тэрийг нэгт оруулаад ирлээ. Тэрнийх нь гол лидер нь стат нь үнэхээр MVP хэмжээний стат мөн үү гэвэл мөн гэд хэдэн нөгөө шаардлага хангах хэрэгтэй бол бас хангацсан. Тийм болохоор боломж байна гэж бодоод тэгээ хамгийн сүүлийн хөшөөргөний нэгээр дуусгаж байгаа нь болов. Тэгэд өнгөрсөн жил дээр би нэг юм нэмэт хэлэхэд юу байсан? Нөгөө нэг Дэнер чинь яг төсөлийн юм уу гэсэн штэ. Нөгөө нэгийнх нь ойлгомжтой болчиход. Тэгээд тэр юм жоох оруулсан шүү. Embiid-ийн тал руу. Тийм. Embiid чинь бас стат нь бүр амар стат үзүүлээд эхэлсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ жилдээ ер нь бол Jokic одоо 3 удаагийн MVP болох нь дээ. Хоёр тэгээд за би нэг юм асууж. Тэгээ Лука энэс илүү ямар стат үзүүлчих MVP авах юм ер нь. Бүсээ тэргүүлвэл. Ерөөсөө л гэхдээ 35-5 гэ бүсээ тэргүүлж авсан нь сони юм уу эсвэл одоо 33 8 10 гээд лиг оноо авалтаараа тэргүүлээд одоо түүхийн юм үзүүлээд авсан нь илүү чанартай гэж үнэлэгдэх юм. Та хоёр нөгөө трипл дабл дунжлаад Westbrook-ийн авсан чинь бол түүхэн юм байсан шүү дээ. Одоо тэр бол харьцангуй багасч байгаа. Ягаад тэгэхээр та тий. хэдүүлээ ингээд сүүлийн жилүүдийн онооны лидерүүдийг харах юм бол 30-аас дээш оноо хэдэн ч тоглогч дунжлаад байгаа тий. 30 байгаад тэр би хамгийн сайн сандаг тэр Мелогийн онооны авраг Никс авч ирсэн гэх юм бол 27 молоо гэдэг лөө тий. Тэр чинь бол бусдаасаа ингээд бүр ингээд тасарсан үзүүлэлт байгаад идэг байсан чи одоо тэгсэн чи 27 молоотой нь бүр тэр доор маар явж байгаа шиг. Тэгэхээр одоо нэг 30-аас дээш оноо бол бүр тийм амар үзүүлэлт гэж хүлээж авахгүй байгаа юм шүү. Байдаг л юм болцсон гэдэг шиг. Байдаг юм баг болгоод нэг талаасаа яваад их шиг л харагдав. Гэхдээ яг Б-ийн өнцөд амар яг зөв. Ер нь бол яг стат харах юм бол үнэхээр гайхалтай. Энэ бол бүр авах хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ нөгөө нэг Jokic дээр яагаад гэхээр нөгөө advanced статууд байгаа шүү дээ. Дандаа энэ Jokic-ийн тал гэдэг байхгүй юу? Энэ амар зөвүүн гэдэг байхгүй юу? Тэр угаасаа Jokic нэг тэрний ингээд calculation-ыг ойлгоод ингээд ерөөсөө талбай дээр алдаа хийдэг юм биш үү? Гол нь тэгээд нөгөө хождог багийн лидер нь гэдэг чинь аягүй чухал л та. Дандаа л ялагч нь байж чаддаг. Яхаарахгүй аварга аваад бүр ялагч гэдгээж баталсан. Тэгэл Jokic талбай дээр байх юм бол хүсвэл довтлон залхуу нөрөхгүй бол довтлоо хоногоо авчин залхуу нөрөөл дамжуулчин тэр нь оноо авч явж оноо. Тэгэл линч гол нь загсан дээр сул байвал шидэд оноо авах чухал юм чинь тэгэл тэрийг л хийж байгаа учраас юм шүү. Тийм ер нь Jokic талбай дээр нэг ашиггүй үйлдэл гаргадаг гэдэг нь л амар л та. Тэгээд нөгөө нэг
талбай дээр байхад нэмэг хасах үзүүлэлт бас Jokic арай илүү лээ. Ер нь бол дандаа энэ advanced stat ер нь бол advanced stat гэдэг ер нь бол Jokic stat гэж нэрлэхэд ер нь болно. Уул нь Jordan stat байсан. Jordan LeBron хоёрох байсан. Jordan LeBron байсан байхгүй. Тэгээд утгагүй болгоод байл. Гэтэ би бол зөв Бэгийн жоохон санал нэг байгаа. Ер нь Дончич бас авчаасаа энэ ийм гайхалтай байхад нь авчаасаа гэж бодож байгаа. Гэтэ одоо тэгээд бид нар шийдэхгүй энэ төр сэтгүүл шийднэ. Тэр сэтгүүлчд ер нь бол Jokic руу бол өгнөө. Тэгээ маргалийн үед бол Jokic хоёр бол хамаагүй өндөр өстэй. Илүү ойрхон үзэх нь. Үгүй мүү? Би харин жоохон Shea Luka хоёр баг адилхан харин тий. Яг яг нэг зүрүү нь бол 1-2 хувиар л зүрхтэй байгаа. Тий. Тэгж л бодож байна тий. За. Окей тэгээд харцгаая. Харин тий. Одоо яг өсөө плей-оффын дундуур идэрх чинь зарлаа яваад идэг болохоор. Тэр нь аль нь ч байсан нэг хайхтар марахгүй хөө хүмүүс тэр авах байсан ингээл тий. Тим зүйл яриа харьцангуй баг гарах бах. Гэхдээ ер нь бол Jokic статистикээр бол жил болгон л авах байсан гэдэг яриатай л дээ. Шал утгагүй. За окей тэгээд төлөө 2 дугаар хэсэг рүүгээ ороод явъя. За тэгээд NBA-ийн талаар ер нь бол яриа маань дууслаа. За 2 дугаар хэсгэрээ бид нар илүү үндэсний дээдлийг за тэгээд Синдемгийн маань ажил мэргэжилттэй холбоотой амьдрал ер нь болцсон. Явж байгаа шүү дээ бараг сүүлийн 2 үлрэлт. Ажил мэргэжил уг нь хиймч шүү. Тэгээд окей тэгээд энэ үлрэлийн талаар ер нь гоё сайхан дэлгэрэнгүй яриач. Тэгээд UJ ярианад болсон 2 дахь яг үлрэл. Ер нь ямар хүлээлттэй оровтой тэгээд хүлээлттээс ер нь ямар хөө байв. Драматай эхэлсэн шүү дээ. Олон багтай тийм. Драматай эхэлсэн тийм. Өдөр болгон байж байгаа хүний хувьд нэг overall ярих юм бол тийм. Ер нь яг та хоёрын сая хэлсэнчлэн түүхэнд байгаагүй мэтэр үнэхээр хамгийн сенсацтай тийм үлрэл боллоо. Тийм эхлэхээс өмнө тэр сенсац нь эхлээд тэр чигтээ эхлээд явсан дунд хэсэгдээ бүр гоё болсон төгсгөл рүүгээ улирлын төгсгөл хэсэг маш сонирхолтой болоод плей-офф нь галзуу болоод аваргын цуврал тэгээд харьцангуй одоо өрсөлдөөн цөөхөн тоглолт нь шийдэгдсэн тий. Ийм зүйл болсон чинь яг түүнтэй зэрэгцсэнгүүтээ цаашаа BCL-гээд Азийн аваргуудын лиг тоглох боллоо гэдэг дахиад нэг түүхийн шинэ утсыг бичих юм боломж багуудад үүссэн гэхээр яг харахгүй ингээд саксны хөгжлөлийг ахин нэг шатаар ахиулсан гоё улирал боллоо гэж бодож байна. Сүүлийн 2 улирал нөгөө UJ арнад ингээд болч ихснээс хойш хүмүүст их гоё тухтай байгаа бах миний бодлоор ингээд би харахаар их хатаархдаг л да. Зүгээр ингээд гэр бүлэрээ ирээд эсвэл найзуудаараа ирээд тэнд тоглолт үзэж байгаа хүмүүсийг харахаар хүссэн одоо идэж уух юм уугаал те пими уугаа сакс үзсээл захиалаа. Шууд суудал дээрээ захиалаад тэрийг нь авчирж өгөөд бас үнэхээр гоё яг нөгөө NBA-гийн тоглолт үзэж байгаа юм шиг тийм гоё мэдрэмжийг дөрвүүлж чадж байгаа болоо гэж би бол бодоод байгаа. Тэгээ нөгөө телевизийн шууд амжуултан ч гэсэн өмнөх байгаагүй сайн шууд амжуултыг хийж байгаа болоо гэж би бол дотор найдаж байгаа. Ягаад тэгэхээр зүгээр дотор нь ажиллаж байгаа даа ч биш зэ. Яг өмнө ингээд сакс нэлийн ингээд сайн үзэх дуртай байсны хувьд бол яг ийм зүйлийг бол би бол харж байгаагүй. Мэдээж энэ бол ордонтой холбоотой шууд. Гэхдээ багийнх нь тэр шууд амжилтанд ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн тэгээд зөвхөн entertainment-ийг нь хүртэл ахаал өөр хүмүүс хариуцаал хийж дээ. Тэгэнгүүт одоо холбооных нь бол яг холбооны гол ажлуудаа телевизийнхэн юм гээд яг хүмүүсийнх нь нөгөө чиглэлүүд илүү тодорхой болж байгаа учраас илүү чанартай тийм байдлаар хүмүүст хүрж байгаа байх. За яг зарим нэг тохиолдолд тэр тайлбарлагч чинь болохгүй байна. Тэрийгэ болов тэрийгээ тайлбарлуулъя гэдэг юм бол бүх цаг үед хаач байсаар л байсан тий. Бүхэл тоглолтын дараа гарч ирдэг юм шүү дээ тэр чинь одоо. Гэтэ яг хөө сүүлийн нөгөө өнгөрсөн жил бол миний эхний үйлрэл байсан л да. Үндэсний дээдлийг дээр тэгээд зарим нэг тохиолдлууд дээр наатха болиулаач гэдэг хинбэ юм бэ гэх юм байж лээс л да. Одоо ч гэсэн бүр байхгүй болцсон биш. Гэхдээ жоохон дуртай гэмээр хүмүүс баг зэрэг ингээл за гоё шүү инээ тэрэ гэд бичингүүд дотроо бол жоохон баярлах нь бол баярлж л байгаа. Гэхдээ тэгээд нэг амар ал сүртэй хамаатай бол биш ээ. Тэгээд гол нь нөгөө тэнд ажиллаж байгаа хүмүүс ихэнх нь маш сэтгэлээсээ ажиллаад нөгөө бүх зүйлээ гаргаад ер нь их муухай тайлбарлаж хийч гэж тайлбарлсан түүх байхгүй шүү дээ. Тэгэл нэлээд сайн судалж жоохон мэрэгжлийн талаас байх гэж хичээдэг ч гэсэн зарим нэг тохиолдолд үнэхээр бас нэг тал руу хазаацсан ч юм уу. Үнэхээр тоглолтондоо орчихгүй байгаа бах. Байдаг л да. Угаасаа байдаг те. Тэгэхээр л хүмүүс нэг ганцхан зүйл тэгэл хийчихэнгүүт шууд тэрийг толгойд нь ингээл бодогдоол идэм санагдав. Оо наа чи юуны фэнштэй гэлээ. Тий. Тэгээд яг хоо надад тиймэрхүү юм ирдэг нь хамгийн гоё. Угаасаа би юуны ч фэн биш. Тийм болохоор гоё идэх. Яг
хэсгээл. Гэтэ ер нь хүмүүс тэгээд намайг нэг сайн таньдаг ч юм бодвол. Тий. Нэг тиймэрхүү л байна. Тэгээд лиг бол үнэхээр гоё болж байна. Та хоёр ч гэсэн очиод үзэхэд ч гэсэн гоё байсан. Зурагтаар үзэхэд одоо би нэг зүйлээ ярих хэрэгтэй юм байна. Тэрний юу гэх юм бол нөгөө шууд амжилтын үеэр зурагтаар үзэж яхад давуу тал нь юм бол нөгөө статистик гаргаж байгаа байдал миний бодлоор маш хурдан статистикуудыг тэр дор нь гаргаад яг л нэг олон улсын сагсан бөмбөг үзэж байгаа юм шиг хоёр багийнхан тэр онооны дор тоглогчдын зурагтай итээ. Тоглогчдын зурагтай ингээл бүр бид чинь нөгөө хүсчихсэн зүйл нь гэх юм бол зарим нэг тоглолтын дээр бол тууршсан нөгөө тоглогч нар нэг 3-р хөдөлгөөнтэй гарч ирээл те тэгэл бөмбөг залж малж яхад стат нь гарч мардаг. Зарим нэг спешиал тиймэрхүү одоо шинжлэлийн тоглолтын дээр бол туршижсэн. Гэхдээ нөгөө лигийн ачаал 13 багийн энэ тоглолтууд нь өдөр шөнө гүйшихөө яваад хахаар үнэхээр бас ядард юм билэ. Тийм. Тэгээд үндсэл яг сая одоо цэндэгийн яг ингэ ярьж байхаа бодсон ч нэрээ одоо бид нар спортын төв ордонд үздэг байхад бас үнэхээр бас аргуу байсан шүү дээ. Би бол спортын төв ордонд айгүй цөөхөн тоглолтыг очиж үзчихсэн. Зурагтаар үзсэн илүү амар юм шиг санагддаг байсан л да. Тэнд суух суудалж чадахгүй. Гинтхэн ингээл сууж исэн тэр модон сандал дээрээс босчих юм бол сандалгүй болчих болоод. Тий. Тэгээд үнэр танаар манараас зүйл байсан. Яг хөө мэдээж гоё дурсамжтай гоё зүйлс их болж исэн ч гэсэн үзэгч талаас тоохгүй шүү дээ. Тий. Тэгээд одоо бол үнэхээр гоё болсон. Сая яг зэндэг ярьжсэн чи яг тэр үдчихсэн юмудаас бодогдож байна. Тэгээд одоо тэгсэн чинь үнэхээр юм гоё аренад болчоо тий одоо ингээд лигэнд аим гоё болж штэ ер нь багууд чих гоё мөнгө хөрөнгө хайж явах шиг тий тэгээд юу гаднаас одоо легоноор тоглолчнууд маш чанартай легоноор ирж байна тий тэгэхээр яг харахгүй одоо лигийн чанар одоо ингээд агчийн тэгээд дээрэс нь тэгээд нөгөө үзэгчдийн бас үзэх соёл бас нэлээд агчийн нөө гэж хараад байна штэ одоо энэ бүх багууд юм фэнүүдтэй тусдаа фэнүүд тэгэл юу нэлээ олон хэмжээний фэн бейс үүсгэж. Тэгээ би нэрээ асуусан зүйлд одоо нөгөө BCL-ийн дээр тоглолт үзэж хагаад яг фэнүүд чи өөрсдөө ингэ нөгөө балкад юм уу бүр ингэ тэгээ хөвлж мөглөө амар юм бэл шүү дээ. Зөвхөн өөрсдөө л бэлчээ. Тэнд бол ямар нэг лигээс орж ирэх юунаас оролцоогүй гарааж өгöd байгаа юм байхгүй шүү дээ. Тэгэл өөрсдөө тийм амар зохион байгуулалттай тэгэл хамгийн айхтар фэнтэй багууд бол мэдээж одоо нөгөө уламжлалт талаас удаан оршин тогтнож байгаа гард хүлхөө тэгэл сүүлийн үед хүч төрж байгаа юм бол Apes байна, Metal байна тий. Тэгээд ер нь бүх багуудаа тэгээд дахиад доошлоо ингээд ярих юм бол одоо юу хийж үдийн Сэлэнг бодонгууд Brothers тий. Тэгэл олон л яг тиймэрхүү байдлаар ингээд үзхийг харахаар надад амар тийм бахарх сэтгэл төрөд юм а. Тэр үзэгчд нь ингээд яг би өөрөө нэг дэмждэг багтай биш болооч тэр ингээл тэрнийхээ л бүх юмаа ингээл зориулаад те майнерс гэж зориулаад тоглолт болгоныг нь ирж үзээл эхний игнэнд ирж тоглолтын тасалбарыг авч үзээл тэр нь нэг талаараа бол ингээд амар тийм сагсан бүгд хийж байгаа хөрөнгө оруулалт болж байгаа болохоор би бол чинь өөрөө үнэхээр яг тоглолт болгоныг бол ирж тэгж урдаас нь мөнгөөрөө авч л үзэж чадахгүй байх. Телевизээр ингээ гой дамжуулж яхад бол за телевизээрээ үзчихөө ядчил удаашруулалт авталтай тайлбартай штэ гэж тэгж бодох. Тэгэхэд л тэр хүмүүсээр бол нэлээд бахархдаг. Тий. Яг зөв. Саналыг байна. За өөр юу байна? Өөр яах вэ? Өөр тэгээд одоо яг одоо чичин жишээлбэл тайлбарлалттай нэг тустай хөтөлөлттэй нэг тустай гэдэг явж байгаа шүү дээ. Тэгмүүд яг үзэгчдийн дундуур ер нь явхад яг юм яг мэдрэгдсэн юмуд нь юу вэ? Одоо юу гэх юм? Чамайг таньж гинүү гэдэг юм уу? Намайг танихгүй шүү дээ. Одоо юу гэдэг нь үзэгчдийн яг соёлын дүрэн яг ярьсан шүү дээ. Тийм. Үзэгчдийн соёл ер нь сайжирсан байхаа. Тэгээд өнгөрсөн эхний улирал дээр юу жарнад болсон эхний улирал дээр зарим нэг төлөвлөлөөс талбаараа сам ав шидж мэдэх юм бол тэгээд тэр хүмүүсийн чинь ингээм хамгаалагч нар гаргаад бандаад юу жарнагийн хаалган дээр хідэн сараар тэр зургийг нь тавиад бүр ингээд ичтлэн шеэр болгож байгаа байхгүй тий. Тэгэхээр чинь мэдхгүй одоо би бол айгүй ичнэ тийм үйл гаргацсан байхаас ингээд бас нөгөө нэг сагсан бөмбөг гэлтгүү бүх спортод нэг тийм хил хязгаар юм байвал дээр юм болов гэж л боддог. Гэтэ яг хөө зарим нэг тохиолдол дээр бас сэтгэл хөдлөл нэлээд ордог л байх. Зүгээр яг хажуугаас нь орилж шашгичхийг бол ер нь тэгээд окей байгаад байгаа шүү дээ. Тэнд бол яг ингээд ордонд очиод хүмүүс тоглолт үзсэн бол тэр хараалын үг мөгийг бол урсгаж нэг багийн тоглогч нарыг шатааж үдж байгаа тохиолдол зөндөө сонсогдсон тий. Гэхдээ яг нөгөө нэг тоглогчийн арын судлаас мөнгөлсөн. Тэр бол үнэхээр амар тий. Чөлөө шилж хийж яхад тий. Муушуу чи өнгөрсөн жил 3 чөлөө шилд алдаа визтэй гээл 3 дараалж шилж яхад мууш байх. Жинхнээсээ чөлөө шилдтий алдчихлаа байхгүй тий. Тэгэл тэр үдий харж байгаа гот үнэхээр бас
үзэгчдийн тэр нөлөө яг тиймэрхүү байдлаар ийм тийм нэг гоё дэмжүүл үнэхээр гоё нэг сам ав шиддэг тиймэрхүү Toxic. одоо жоохон байлсан дээр ер нь хүмүүс ч гэсэн тэрэнд их дургу болчихлоо шүү дээ. Тэгээд эхний жил чинь бас нэг үзэгчд хооронд зодоо модон болоод илүү яалаа. Яг бүх цаг үед зодон зохион бол сенсацтай байх бол хүмүүст ярих сэдв ихтэй гоё л байдаг те. Гэхдээ зохион байгуулж байгаа хүмүүс үл тийм зүйлийг тусдаггүй. Тэгэхээр нөгөө тоглолтынхоо темпийг хэмнэлийг ч алдагдуулаад хэрвээ бүр 15-20 минут завсарлах юм бол юу боллоо гэж мартагдтал юм болох гоо. Тэгээд одоо тиймэрхүү юмнууд л ихтэй нэг гарсангүй гайгүй болсон баха. За тэгвэл яг нөгөө тоглолт дууссан гут ерөнхийдөө бол яг Game of the Player of the Game-с ерөнхийдөө ярилцлага. Тэднэрээс ер нь бол яг чамд өгчээсэн яг хамгийн гоё ярилцлага ч юм уу яг нэм дурсамжтай ярилцлага нь юу байдаг вэ? Яг за энэ хүнээс ингэж авахд нэг ийм гоё хариулт өгсөн надад амар мэдрэгсэн юм ч юм уу те. Яг нөгөө битэд бол тэр тоглолтын дараах ярилцлагыг голчлон манай тэргэл маань бол авдаг. Тэгээд нөгөө өөр өөрсдийн гэсэн хариуцж байгаа юм чинь ихэвчлэн би бас тайлбарт ороод нөгөө студийн дээдлийн хөтлөлт энэ төр гээл инх хот маань бол жишээ нь бас ярилцлага аваад яг ингээд бүгдээрээ л нэг солигдоод нэг нөхөл ажилтдаг л да. Тэгээд надад авч ирснаас бол хамгийн сэтгэлд үлдсэн нь юу их юм бол Ууган Баяраас авсан ярилцлага нөгөө өнгөрсөн жил анх Ууган Баяр бэртлээ идгээчээд металлын Ууган Баяр шүү дээ. Бэртлээ идгээчээд орж ирээд ихнийхээ тоглолтонд шууд трипл дабл хийсэн бохгүй юу. Тэгээд би бол Ууган Баярыг тэгэхэд бол нэг төдийл нэг сайн бас таньдгүй гэх юм уу да. Тийм биз тэгж байгаа л Ууган Баяраас ярилцлага аваад ингээл та үнэхээр ингээд хамгийн лаг үзүүлэлтийгээ трипл дабл хийгээл лигт анхных нь боллоо ингээд ямар хөө байна гэж өдөөс гоё байна ч л тэгэл болцсон. Тэгээд тиймэрхүү уугнаагаас өгөөсөө яриа авч жоохон амнаас нь үйлбэр салгана гэдэг бол үнэхээр хэцүү. Тэгээд сүүлийн цаашаа нэлээсээ яриад сайжраад их шиг байли. Их ч ярилцлаганд орж байгаа нэг олонний анхаарлын төвд ингээ байгаад байгаа болохоор ярихаас ч аргагүй болд юм шиг санагдаж байна. Тэгээд нөгөө өөрийгөө ярьж ойлгуулж бусад хөгжөөнд дэмжигч гэх юм уу саксоных ч байгаа хүмүүст ингээд ярьснаар сайн ярьдаг байснаар олон давуу талыг авчирдаг шиг байна л да тий. Нөгөө маркетинг талаасаач тэр багтаа авчирж байгаа тал нь за нөгөө талаас их юм бол тэр хүний хувийн одоо магадгүй реклам тоглох юм ашиг орлого тэгээ өөрийнхөө брендийг хөгжүүлж байгаа. Өөрийнхөө брендингийг хөгжүүлж байгаа. Тэгээ яг нөгөө саяны уугнаа дээр ярих юм бол уугнагийн брендинг нь нөгөө металлын брендинг л дээ бас даруухан. Тийм тэгээд над хамгийн ихэнд орж ирж байгаа нь бол тэр уугнаас авсан ярилцлага орж ирж байна. Ингээл амар трипл дабл хийгээд байсан. Юу ч болоогүй юм шиг зүгээр угаасаа л нөгөө нэг тоглолт болгон дээр гараал хийдэг зүйл шиг л тийм яриа авчихсан. Тэгээ ер нь яг би ингээ анзаараад тэр одоо тоглогчдын ер нь яг тэр сүүлийн ярилцлагч яг нэг хэвэн юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Бидний ингээ дасгалжуулагчийн ингээ зүвсэн юм аа ингээ яагаад ингээ хожлоо. Манай хамгаалтан дээр илүү сайн анхаарч гарч ирлээ гэдэг. Тийм бид нар ингээ завсарлагаанаар илүү ярилцлаа инглээ. Тэрнээс илүү нэг юм гоё юмнаас сонсмоор. Одоо жишээлбэл NBA-ийн ингээ тоглолтын дараа ч юм уу те одоо нөгөөдөл нь за яг хөө Монгол нэг дээрээс нь усмус асгадаг юу байдаг л та. Тэгтээ тэрнээс илүү гоё нэг эмоцтой ч юм уу те одоо тоглогчдын хэлсэн үг байдэн шүү дээ. Тийм айконик болгодог ч юм. Тим юм айгу дутагдаад байдаг санагддаг. Тэгээ дээрээс нь бас одоо асуулт асууж байгаа одоо сэтгүүлчнэрийн бас юу гэдэг илүү одоо NBA дээр бол ингэж асуудаг шүү дээ. Одоо ингээл ямар нэгэн база шот мөтө хожвол те та энэ мөчөд яг юу та энэ мөчөө нэг яриач гээл дурсаач гээл. Тэнгүүд нөгөөч ингээд бас нэг тийм тоглогчдыг одоо бас нэг тийм ярих сэдлийн гаргаж өгөх тийм асуудлуудыг зөв оновчтой асуудлуудыг асуух ч юм уу тийм бас жоохон бас яг тодорхой сайн хэмжээнд өрөөгүй байж магадгүй тий. Би бол яг наадхан дээр чинь бол санал нийлж чинь бас нийлэхгүй байна. Яг тэр нь юу гэх юм бол эхэндээ ч юм уу одоо өнгөрсөн улирлаас эхлээл яриа авч байгаа сэтгүүлч нар эхэндээ магадгүй сонь асуултууд асууж исэн тохиолдол угаасаа гарч л байсан үзэгч гэсэн мэдчил байгаа бох тий. Аль нь ингээд давхараас сайн хөгжөөл явж байгаа. Тэгэнгүүт нөгөө яг саяных шиг тийм тэр баазрынхаа талаар яриач гээл тиймэрхүү судалгаатай асуултуудыг бас асуудаг болсон. Ер нь бол бас нэлээд асууж байгаа. Тэрийг хүмүүс ихэвчлэн нөгөө санаж байгаа нь магадгүй яадаг бах л та нөгөө фейлдж исэн юмуд юм уу илүүтэйгээ тэр тэгжсэн энэ төр гэж боддог л бах. Аль нь байгаа. Гэхдээ нэлээд сайжирж байгаа гэдгийг бол би бас хэлмээр байна. Гэхдээ энэ сайжруулах зүйл маш их байгаа. Угаасаа тэр асуултууд тэр ч гэсэн NBA-гийнхнаас суралцах ч юм уу тийм их байна. Бид эдийн нөгөө хүлээлт чинь NBA-г үзэл NBA-гийн ярилцлагыг үзэнгүүтээ тэр бол одоо хамгийн топ төвшний юм байгаад шүү дээ тийм.
яг тэрнтэй шууд харьцуулахаар харьцсангуу жоохон мяа санагддаг мэрсэр юм бол байдаг аахгүй. Тэрийг бол хөдөлгөөний зөвшөөрөм. Тэгэнгүүт нөгөө манай тамирчид бас өөрсдөө ярьж сурах шаардлагатай байна л да тий. Тэр талаас нь харин илүү дэмжүүл гэж бодоод. Тамирчид гэхдээ нэлээд сайн хөгжиж байгаа шүү яг тэр тал дээр ингээ аваад үзэх юм бол яг саяны хэлжсэн манай ууг намаа нь хүртэл одоо тэгж ярьж исэн бол одоо бол хамаагүй дээр болоод ядч л хөгжийн тэмцэгчтэй хайртай шүү гэдэг ордон даяар орилдог болцсон байдаг ч юм уу тий. Тэгэл бүхий л эхэндээ нөгөө хүмүүс ярилцлага хөөс амар цааргалдаг байсан тий. Нэг талаасаа өөрсдөөсөө зарим нэг тохиолдолд нөгөө ордон дүүр ингээл яриан гарна гэхээр ичдэг байсан баг. Одоо бол харин нөгөө тэр тоглолтын дараа ярилцлага өгнө гэдэг чинь нэг талаараа тэр тоглогчийг хэдэн хэмжээний тоглогч юм бэ гэдгийг илтгэх нэг үзүүлэлт болчиход байна. Тоглолтын дараа яриа өгж байгаа хүмүүс бол зөвхөн тэр тоглолтын шилдэгүүд байдаг байхгүй юу? Ямар нэг байдлаар зааш бүр оноогоор тэргүүлсэн биш байд юмаа гэхэд маш чухал шилдэлтийг нэмэх хасах үзүүлэлт ч юм уу. Чухал шилдэлтийг оруулсан яг тоглолтыг шийдэх хэмжээний. Тэгэхээр тэнд ярилцлага өгж байгаа нэг талаараа бас одоо миний бодлоор бол ингээд нэг нэр төрийн хэрэг болж байгаа болов. Тэгээд тэр моментоо зурагтаар гараад орон даяар хүмүүс өөрсдийгөө бас алдаршуулах, өөрийгөө улам таниулах тэр сайхан боломжоо гоёор ингээ ашиглаасаа гэж бас боддог тий. 10 жил би хичээлээ одоо энэ шийдэлтээ хийлээ гэж нэг гоё хэлдэг чи мэдгүй нэг тийм нэг гоё шүү дээ. Гоё ингээ одоо юу гэдэг үзэгчд гэсэн тэрийг ингээ сонсоод вау гэдэг тэгмээр гоё юм яриаг сонсмоор. Яг нөгөө ордонд шууд хэлэх айгүй хэцүү байдаг баха. Тэгээд дараа нөгөө хэвлэлийн баг хурал дээр ороод бас ярьж марсан юмнууд нарай илүү хүмүүс түрээд нь шүү дээ тий. Тэгэхээр шууд Facebook-ээр лайв хийжтэй шүү дээ. Арай тайвшрангуудаа тэгээд өрөөнд ороод цөөхүүлээ зөвхөн утасны камерны өмнөөс ч юм эсвэл нэг камерны өмнөөс яриад гараад ирэхэд арай нэг жоохон бодож байгаа тайван яриад шиг байгаа юм. Тий. Тэгээд бас энэ дээр бас зүгээр яг тоглогчид мэдээж сайжрах хэрэгтэй тий. Одоо сэтгүүлч сайжрах хэрэгтэй. Дээрээс нь одоо NBA бол яадаг шүү дээ. Одоо багууд тоглогчтой одоо нэг юм яаж медиатай харьцах вэ те хэрхэн одоо асуултуудад одоо хариулах вэ ч юм уу те энийг одоо нэг заавал одоо нэг сургалт явдаг энэ бол багаас бол дандаа явдаг тэгэхээр энэ бол энэ ч фэнүүдтэй хандж байгаа л юу шүү дээ тэгэхээр фэнүүдтэй илүү гоёор хандъя илүү юу гэдэг фэнүүдтэйгээ илүү ойлгуулъя өөрсдийгөө те тэгэхээр тэнд бол одоо багуудаас бас нэлээд бас NBA л авдаг те. Тэгэхээр одоо манай багуудаас хөгжиж гин мөнгө төгөлтэй болж гин. Тэгэхээр бас ийм мэг бас ингээ хийгээд үзүүд бас те. Багууд чинь тэгээд энэ жилээс эхлээд айгүй олон төрлийн юм альбан тушаалтай хүмүүс байдаг болсон байна шүү дээ. Яг наадхан дээр чинь би хэлмээр байгаа нэг ингээ гоё юмцаа харж ирж байна л те. Хэдүүлээ ингээд Монголын лиг NBA-тэй ингээд жишж харьцуулж хардаг зүйл өнцгүүд айгүй олон болцсон байгаа. Үнэхээр сайн тал байх гэж би бодоод байгаа. Манай лиг бол одоо олон улсын сагсан бөмбөгийн ранкарч манай хэд идвэлээ тий. Яг ингээ бодит байдал дээр ингээ аваад үзвэл манай дотоодын лиг үнэхээр гоё болдог нь бол үн уур амьсгал гоё. Тэгээд бид нэр зохион байгуулалт тэр шууд амжуулалт бүх зүйлээ NBA-тэй ер нь жишж хардаг. Хамгийн сайнтай нь жишж хараад илүү хөгжүүлэхийг ингээ зориод хараад байгаа нь бол нэлээд сайн хэрэг байх. Тэгээд багууд саяны хэлсэнчлэн ардаа нэг баг гэхэд л одоо 3 4 менежертэй байх ч тий. Тэр хүмүүс нь бол ихэвчлэн нэг одоо инфлюенсер олонний танил хүмүүс байгаад байгаа шүү. Тэгээд ингээ хавангууд нөгөө хүмүүс нь одоо тал талын чиглэлийн хүмүүс байла урлаг, загвар, спорт одоо өөр юу ч улс төр ч юм уу. Тэгэх юм бол тэр их хүмүүс рүү ингээ тэлээд ахаал энэ сагсан бөмбөгийг Монголд илүү өргөн цар хүрээнд таниулах боломжийг л үүсгэж байгаа нь. Одоо ингээл ойрын жилүүдэд ахаал нөгөө сайн тоглогч нарыг мөнгөтэй багууд авчирна. Тэр чинь нэгээрээ тоглолт нь гоё болно, үзүүштэй болно. Тэгэл Монголын номер 1 спорт болохын тулд одоо зориул явж байгаа бах. Гэтэ болсон шүү. Үндэсний бүх бах. Үндэсний бүхийг бол яагаж барахгүй бах. Үндэсний бүх бол тий. Хаасаа. Тий. Үндэсний бүх бол хоёр хэлэхэд жоохондоо бас тэгэл ямар нэг байдлаар барилдаал ноцолдоол тэгэл наадмын бүх мөхт ядаж үздэг л байлгүй тий. Тий. Үгүй юу наадмын би заалын барилдаж. Тий. Тэгэхээр үнэхээр бүх л зөөр ингээд фэйсбүүкээр лайв явах юм бол бүхийн лайвыг бол барахгүй л тий. Ямар ч NBA-гийн биш үндэсний дээдлигийн финал ч юм уу нэлээд өндөр байх ч гэсэн тэр бүхийн алтан цомын тэр финал 40 хэдэн мянган зэнг үзсэн тий. Тэгс чинь нөгөө тал Justin Bieber Facebook-ээр лайв хийж чинь 34 мянган үзсэн үзсэн. Тэгэл ээжсэн. Тэр нэр сонирхуулахад өмнөх дугаарт орсон маа Никсэн бодо хоёр маа нэр бүх байсан байлээ. Подкаст дууссаны дараа нөгөө хэлсэн шүү дээ тэрийг. Би ч уулын барилддаг юм шүү дээ. Юу гэсэн бэлээ солтой бүх байсан шүү дээ. Сумын орчсон начин гэлүү заан гэлүү. Сумын заан шүү дээ.
буруу хэлсэн бол бод хоёр маань үзэж байгаа бол бид хоёртаас засаад Тэгээ хүсэж засаад өгөөрэй. бас бүх мөртлөөсөө ингээд бас нөө спорт пэйж хөдөлдөг бас сонирхолтой хүн. Тийм Бас яг нэг л үлдмээр байна. надад нэг талаараа ойролцоо нь бол би бол одоо нөгөө scientist тэр чиглэлийнхээ очиж яг ингээд нөгөө сонирхол нь жоохноосоо эхлээл 4 настайгаас эхлээл ингээд ямар нэг байдлаар ингээд спортын юмнууд үзээл гой санагдаал гэдэгс яг тэрүүгээр явсаар байгаа л нөгөө анх NTV-д очиод нөгөө Германы үндэслэлийг тайлбарлаад ингээд дараагийн боломжууд нэгдэл одоо ингээд үндэсний дээдлэг дээр хоёр үлрэл ажиллажлаа. Олон хүмүүс нэг гоё ингээд энэ талаар мөрөөддөг байх л та. Одоо би бол нөгөө энд Монголд спортын сэтгүүлчээр сурж байгаа хэд хэдэн хүүхдүүдтэй ингээл уулзаал ярилж үзсэн л дээ зүгээр нэг лиг мэгдэр ажиллаж байгаа хүүхдүүдтэй ингээл за яаж ингэж ингэнгүүт ингээ премьер спортод ажиллах нь тэр хүүхдүүдийн хувьд ингээ мөрөөдөл нэг хэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр надад бол амар гоё санагддаг л та. Ингээд би тэр хүүхдүүдийн ингээ мөрөөдлийн ажлыг хийгээд байгаа байна гэж бодно. Тэгэхээр тэр хүүхдүүдийг ингээ хичээгээд ингээсэ гэж бодож байгаа шигс. Нэг талаараа бас жоохон харамсахын чивийн зүгээр нэг жоохон гимшээд гэх юм уу. Өөр мэргэжлийн нөхөр байж иж тэндийн тэр хэдийн ажлыг хийгээд байгаа ч юм. Тэг хаагаад байна гэсэн үг шүү дээ. Нэг талаараас гэдэг. Нэг талаараа тийм. Гэхдээ яг хаа би бас нэлээд их хичээдэг тий. Нөгөө тэр тэдгээр өөр ингээ хүмүүсээс бас харьцангуй илүү хичээж байгаа болохоор энэ боломжууд олж байгаа болов гэж л найдаж байгаа. Тэгэл аль болох хичээгээл сайжруулна л гэж бодож явдаг да. Тэгээд тэр хүүхдүүд маань ч гэсэн бүр ингээд өндөр түвшний ялангуяа нөгөө мэрэгжлийн гэдэг хандлагаараа илүү сайн шилжээсэ гэж л боддог. Нэг багийг одоо нэгтлийг бариад ийн гэж яриад юм да тий. Тэр талыг харьцангуй багасгаад ер нь мэдлэг мэдээлэл сайтай бас дээрээс нь мэдрэмжтэй ур чадвартай хүмүүс л тэгж агуулгасан гоё барих баха. Нэрээ сонноос хишигт чинь юу лээ тэр чиглэлээр сурдаг лөө. Тийм гэсэн. Хишигт тий. Тий. Одоо цаа чин дээдлэг дээр яг юун дээр нь гэж явдаг вэ? Нөгөө энэ бигийн талаар бишэддэг манай хишигт ярьж байгаа тий. Цаа чин нөгөө одоо медиа дээр л бас л ажилладаг л та. Үндэсний дээдлэгийн медиа, янз бүрийн тэр пост, энэ тэрэг л сэтгүүлчийн ажлыг л хийж байгаа гэсэн. Сүүл таарчаад яг тухтай яг асууж чадаагүй. Тэгж байгаа хоёулаа нэг подкастаар орно гэж ярилцсан. За тэгвэл энэ жил одоо нэг мэдээж одоо яг гадны холбогдлолтой бол тэмцээнүүд Монголд маань бол ирлээ шүү дээ. Тэр талаар ер нь одоо Азийн өөрчлөлтийн шалгаруулах. За тэгээд энэ BSL-ийг тэр талын нөгөө зохион байгуулалт нь одоо юугаар өөр байвч юм уу? За юу би яг энэ талаар ярихаас өмнө тоо хоёрт яг ямар хөө санагдав? Тэр Азийн аваргын өөрчлөлтийн шатны тоглолтуудыг нь үзнэ үү? Би бас яг тэр тоглолтын тайлбартал суусан л да. Тоо хоёрт яг ямар хөө санагдчих вэ? Тэгж би дараа нь хэлье. Юу зохион байгуулалт нь эсвэл ер нь зүгээр тоглолт нэг Монголд болох ямар хөө бай багуудын тоглолт ч гэсэн ямар бай. Тийм мэдээж Монголд одоо ингээд зүгээр юм олон улсын тэмцээн тийм ийм авч ирсэн өмнө ч одоо байхгүй үстэй. Яг энэ тэмцээнийг бол авч ирсэн л байхгүй шүү дээ. Тийм тэгээд анх удаа ийм одоо гадны одоо мундаг том багууд ирж штэ мундаг улсуудын тэгээд яг харахгүй одоо ингээд тоглолтонч дээр зохион байгуулж байгаа газарч дээр одоо дамжуулж байгаа телевизэнч дээр ер нь бүгдээр л мундаг л ажилласан. Тэгээд яг тоглолтыг нь одоо мяхан нэг жоохон шүүмдэлж байгаа юмнууд байгаа л баг тий. Угаасаа бүгдээр л одоо угаасаа фэйсбүүкээр сагс бичдгээ бичсэн шүү дээ бүгд. Сагс үздэг хүн болно л бичсэн шүү дээ тий. Тэгээд яг хуу тэгээд тэр нь тэгээд тоглолт нь бол яг хуу тэгээд дараагийн юм дээр тэгээд амжилт нахаад сайжрах болов уу гэж бодсон. Тэгээд ер нь бол тэгээд Монголд болоод ингээд үзсэнд бол амар гоё л шүү дээ. Айгүй ерөнхий арилт өглөө тий. Би болохоор нэг юу энэ жилийн нөгөө яг Азийн өрчлөлтийг бол яг очиж үзэж чадаагүй. Түрүү жилийнхийг бол очиж үзчихсэн нөгөө Гуамтай хийдэг сүүлийн шидэл дээр хожигдчихдаг тий. 200 үзэмстэй. Тэр чин 3 тоглосон шүү дээ манайх чинь. Тийм нэг баг манайх чинь баг 20 30 оноо гарч ирсэн. Сингапур тий. Тэрнэр бол яг нэг бөөндөө ингээд очиод яг монголчуудаараа ингээд дэмжихэд бол нэг тийм цаанаасаа гоё аавруутай. Юу гэдэг нь те. Одоо хожигдсан ч гэсэн тэр тоглолтод ингээд яг айгу гоё сэтгэгдэлтэй гарсан л та. Тэгээд тоглолт ч гэсэн өөрөөсөө яг манай монголчууд ер нь хаа очиж тийм яг FIBA-гийн төвшөнд баг хамгийн сайн тоглолт гарсан. Тэр тоглолт юм болоо гэж боддоо шүү дээ. Яг ер нь Гуамчи бүр яг хэсэг дундаа хамгийн өндөр шүү дээ те. Тэгээд энэ жилийнхээ бол яг очиж үзээгүй яг телевизээр үзчихсэн. Тэгээд яг хуу түрүү жилтэйгээ харьцуулахад жоохон унжгар байсан нь бол үнэн. Гэхдээ нэг одоо юу гэдэг нь тэрнээс болоод баахан пост одоо юу гэдэг нь те шүүмжлэл юм тийм ээ баахан. Гэхдээ яг хуу цаашаага
хөгжих зөв замдаа явж байгаа гэдгийг бол би нэг подкастаар ч тэр өөрийнхөө пэйж дээр бас биччихсэн. За сая BCL болохоор яг нэг FIBA-гийн юм зохион байгуулалтын дагуу гэдэг. Тэр нь надад айгүй сонирхолтой санагдсан. Тэр нэг бие халгалт одоо цагийн өмнө гарч ирдэ штэ. Цагийн өмнө хийжсэн 30 минут болсноо буцаж сууснаа буцаж гарч ирээ тэгж хийдэг. Тэр нь айгүй тийм сонирхолтой. Яг бүх юм ингээд цагийн өмнө дагуу гэдэг. Тийм. Тэгээд тэр 3 минутаа сууснаа буцаж гарч ирдэг ч юм. Тэр амар сони юм байлээ. Энэ BCL гэсэн энэ лиг одоо яг үнийг хэлэхэд би бол энийг баг мдэггүй байж байгаа. Баг болох өдөр мэдсэн байхгүй. Яг тухайд амар загварсан. Тэгээд энэ одоо тэгээд энэ юу одоо хизэнээс одоо ингэж ийм одоо орхон тодорхой болсон эсвэл би ингэж мдэггүй юм өмнө тодорхой болсон байсан юм уу эсвэл юу үлрэл дуусны дараа тодорхой болов тий. Тэр талаар за ер нь яг нэг хоёрын саяны ингээ ярьсан өнцгүүдтэй бол ерөнхийд нь санал нийлж байна. Би ч гэсэн яг манай шгшээ авч гэсэн гой боломжууд ингээд гарч ирж байна тий. Өмнө байгаагүй гой боломжуудаа ингээд дахиад авах гал бас хожил их ойрхон гой тоглолтуудыг хийлээ. Тэгээд яг талбай дээрээ хүлээж авч байгаа ч гэсэн нэг талаараа нөгөө хөрөнгө мөнгө талаас ч гэсэн айгүй гой том давуу тал тий. Нөгөө олон тоглогчид арын албаныхны зардал тэгэл байрны зардал гэл тэр тэдгээр зардлуудыг бол багасгаж байгаа нь энэ багуудад их гой давуу талыг бол авчирж байгаа. Тэг шгшээ багийн хувьд ч гэсэн гоё байсан. Би бас шгшээ багийн анх удаага нөгөө тэр Монгол сая сүүлд хийсэн Гомесэр хийсэн тоглолтыг тайлбарласан л да. Тэгэхэд л үнэхээр гоё үт юм байлаа. Тэгээд гоё байхаас илүүтэйгээр айгүй хэцүү юм байлаа. Нөгөө дотоод хүн Монголоо автоматар дэмжих гээд байдаг те. Тэгэхэд нөгөө тал дээр бас яг планса барьж мэрэгжлийн байдлаар тайлбарлах хэрэгтэй байгаад байдаг. Тэгээ харьцангуй сайн өөрийгөө барьж тийм тэнцвэртэй тайлбарыг хийсэн л гэж найдаж байгаа. Гэхдээ яг хин ч байсан гэсэн дотоод тэр Монгол нь бол гарч ирэх юм байлаа. Тэгээд яг хуу боломж нь маш хэцүү болсон. Гэхдээ ахаал нөгөө Японтой, Хятадтай гэдэг нөгөө дэлхийн топ байгаа одоогийн багуудтай тоглох сайхан боломж бол үүссэн гоё давуу тал. За BCL дээр ямар тоглоно шүү дээ. BCL дээр яасан бэ гэхээр нөгөө хүлгэн мдэггүй байх нь бол зүү ёсны хэрэг заяа. Яг ямар ч асуудалгүй. Тэр яасан бэ гэхээр нөгөө бүсийн шгшээ гэхээс илүү нөгөө топ 4 үлдээд аврагын төлөө гарч ирэх үед энэ бол яг зарлагдсан. Нөгөө FIBA-гаас аль биесээр зарласан. Нөгөө Монголын лигээс зарлагдсан юм биш. FIBA буюу олон улсын загсангүй холбооны сайт дээр ингээд зарлагдаад гинтхэн лигийн авраг багууд оролцох боломжтой болчлоо гэдэг маш гоё ингээд ийм мэдээ гарсан. Тэгсэн чинь ахаад нэг сюрприз нь юу вэ гэхээр энэ жил Монгол эхний шатыг нь талбай дээр зохиох болохоор 2 баг оруулгээд аврагын төлөө гарч иж байгаа 2 баг нэг орохоор болсон гэдэг. Тэгэхээр айгу том давуу талыг бол өгцөн. Тэгээд гадны гоё багууд ирлээ, том тоглогчид ирлээ, хүлгүүдтэй хийсэн тэр нөгөө Индонезийн лигийн дид авраг баг байна те нөгөө Justin Brownlee гэдэг Филиппиний шгшээгийн тоглогч амар тоглодог. Тий тэр тоглогчийн хажуугаас нь харж тэр тоглолтыг яг хажуугаас нь харлаа. Тэгэл үнэхээр гоё байлаа. Яг тэдгээр нөгөө төвшингийн ялгаа гэдэг чинь үнэхээр бод байдал дээр харагдаж байгаа байхгүй тий. Хөрөнгө мөнгө талаасаа, багийн үнэлгээ бүх зүйл талаасаа бол ялгаа яхаарахгүй байна. Тэр улсын сагсан бөмбөгийн хөгжил, цаашлаа бүр эдийн засаг гэл олон зүйлтэй нь бол хамаарах бах. Тэгэл сагсан бөмбөгт мөнгө аягүй их чухал байна. Тэгээ мөнгө сүүлийн үед бол багуудад маш их хайж дээ. Тэрбум 2 тэрбумын үнэлгээтэй ингээл жилийн төсвөн ийм байгаа багууд олон биш. Тэгээ тэр багууд чинь одоо ингээл шилдэг тоглогчдыг авчирдаг ч юм уу те. Монголын тамирчид нь ингээл маш гоё зөвхөн сагсаа тоглоод сард нэг 10 сая төгрөг аваад явах хэмжээний гоё болж ийн гэхэр гоёлоо байхгүй тий. Бас одоо жоохон хүүхдүүд ч гэсэн сагсчин болохыг мөрөөдж байгаа тал нь гоё болж ийн. Эцэг эхчүүд нь ч гэсэн хүүхдээ сагсчин болгоё гэвэл бас одоо нэг дургуут цаадах нь юу бол тий. Өмнө нь одоо жишээл ингээл давхар ажиллалаа оройн тоглолдог ч юм уу тийм нөхцөл байдалтай. Тэр минь бол хэцүү байгаа шүү дээ. Тэр ах нарын яриа мэрийг сонсох юм бол одоо яаж амьдрал байна тий. Үнэхээр одоо бол яг нөгөө хийжсэн бэлтгэл нь хэр өөр байсан яасан юм гэдгийг сайн мэдэхгүй байна. Одоогийн нөхцөл байдал дээр яг давхар ажил хийх юм бол хүний бие бол тэсэхгүй баха. Маш хэцүү бах. Зарим багууч ингээл өдрийн 2 ингээл бэлтгэл хийгээл явж ин тэ өглөө нь бэлтгэлээр өдөөс хойш нь тэгээл ахаал тоглолтоо энэ үлрэл бол тэр чигтээ баг өнжөөл тоглолт. Тийм 12 сард л жоохон амарсан бах тийм бах. Яг л иймэрхүү байдлаар явсаар гал маш гоё бөгөөд маш их тоглолттой үзэх зүйл ихтэй ийм илүүлрэл болоод төгсгөлд нь хүлгүүд авраг аваад дуслаа. Гэхдээ хүлгүүд хоёр эмэгтэй лиг хөгжлийн лиг дээд үндэсний дээд лиг эрхтэйд нэгээд амар хэрэл.
Дээрээс нь 20 жил нь яг таарч байгаа гэх тий. Тий. Тэр эмэгтэй лиг дээр бол хүлгүүд төрүүлдэг бол амар сюрприз байсан. Бүр 4-1-ээр хожиж дуусах тий. Тэр бол үнэхээр шоконд оруулсан гэнэ. Би бас тэр эмэгтэй дээр бол нэг хулангийн хөлний бэртэл тэгэл бас гэтээ тэгээ харахгүй л хөлгөө сайн байсан л та. Тий бүр үнэхээр ялчгүй бараагүй л дээ сүүлийн хоёр. Хөлгөө сайн байсан. Тэгээ 4-1 дээр бас нөх хайхтар олон юм бас нэг хэрмээр санагддаг маа надад бол 4-3 4-2 байсан бол арай өөр. Харин нөгөө хөлгүүд чинь бол эхлээд нөгөө 10-тай маш гоё тоглосон шүү дээ. 4-3 өөртөө барьж чадсан шүү дээ. Тэгэхэд бол яг дасгалжуулагч нөгөө манай тайлбар дээр зүгсүүдэг Амбук ахын 3 ухааныг бол бас үнэхээр шүтсэн. Цаа чин бол алсан яг тэр тим айхтар бүрэлдэхүүнтэй хөлгүүдийн эсрэг яаж тоглоо гэж хараад бас дотроо цуг байгаа болохоор нэг тэр хүнд эндээ хожих нь яах нь гэж харж байгаа шүү дээ. Тэгэл яхахгүй арай бүрэлдэхүүн зузаан байсан баг нь тэгэл хожоол цааштай бүр тэгэл авраа авалт туссал та. Тэгээд хөлгүүдийн яг жил болж л гоё өнгөрлөлтөө талаараа. Сүүлд бас BCL дээр бол бас нэг 3-аар гараад 2-аар гарсан байгаа бас хожоод гарах боломжтой байсан. Тэрэн дээр бас бас л бариу зөрүүн дээр л хожигдсан. Уг нь 2-оор гарсан байсан бол арай гайгүй үзэлтэгч байх боломжтой гэж үзсэн ч гэсэн нөгөө баг нь бас л Малайзийн шиг ихэнх тоглогчдод тэрнийх нь авраг баг нь бас байсан шүү дээ. Ерөөсөө дандаа аврагуудын лиг шүү дээ. Хөлөн бүгдээр аврагуудын лиг, Champions League байдаг бол яг л энэ тэр бас л Basketball Champions League шүү дээ. Тий. Тэр бол гоё байсан гоё. Тэгээ дараагийн жилүүдэд одоо аврагууд нь ингээ цаашаа явж тоглолдог гэхээр зүгээр нөгөө лигийн авраг бол бүх юм дуусчихдаггүй. Ахайл цаашаага үргэлжлэн олон улсад өөрсдөө харуулах боломжтой гэхээр тийм нэг гоё өөрсдөө тавих шалгуурууд тэгээ үзэх зүйлэгтэй үзэгчдэд ч гоё цалин мөнгөч магадгүй тэр чинээгээр нэмэгддэг баг тий. Энэ BCL ч өндөө жил болгон болохоор болсон уу? Тий. Одоо өмнө нөгөө FIBA Asia гэдээ явдаг байж байгаа нэрээ солиод хамгийн ихнийхэн тэмцээн тэгээд бүр Монголд болсон гэдгээр бүр онцлогтой. Тэр талаараа тийм медиа тал дээр ч гэсэн их анхаарсан. Уг нь өмнө бол явагддаг байсан. Зүгээр нөгөө одоо ребрендинг гэх юм тий. Ребрендинг хийгээд ихний болсон ийм тэмцээн нь бол яг Монголд ингээ болсон гэдгээр илүү тийм ач холбогдолтой байсан. Манайхаас 2 баг орох уу одоо нэг баг? Нэг л орох юм шүү лээ. Яг нэг авраг болсон баг. Нөгөө талбай дээрээ зохиосон гэдэг утгаараа тэр эрхийг бас яаж авсан нас сонирхолтой тий. Тэгэл нөгөө бас холбоо нь яг нэг талдаа гарч мараал тэрнээс хамгийн гол зүйл болж байгаа шүү дээ тий. Нөгөө олон улстай хүлийн зөвшөөрөгдөхгүй бол ямарч боломж авахгүй. Тэр талаараа ингээ бас нэг яг үзэгчдэд ч тэр ингээд Монголд байгаа хүмүүс чи айгу гоё санагдаж байгаа байхгүй ийм анхны имлиг ялаа тэгснэ ингээд Азийн авраг Азийн нэг одоо өрчлөлт шат Монголд болдог болчихлоо гэдэг. Тийм. Одоо магадгүй ингээд цаашлаад Азийн аврагт ордог болоод Монголд хэрвээ хүлээж авах юм бол бас л гоё болох гэдэг байгаа байхгүй тий. Зүгээр ингээл лигийн NBA-гийн шилдэгүүд ч гэсэн ирээл тоглолооч юу. Магадгүй тэр нөгөө эргэжил Монголд Хятад Японыг ингээ хүлээж авахад бас ирж тоглол гоё л. Чимүрэ Ватанабе эдрийг үзэх боломжтой гэж бодгарчихсан. Тэг яг хоо NBA-гийн удирдлагынхаа голоор бол ирэхгүй л байх л та. Ядаж нөгөө зундаа гэвэл тийм тэгэл. Ер нь зүгээр иймэрхүү боломжууд цаашдаа үүснэ л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр л маш гоё санагдчихаа л та. За Монголын лигийн өөр сонирхох гэвэл одоо бас нөө 3x3-ын бас араасаа маш олон тэмцээнүүд болж байна. Тэгээ сүүлдээ бүр энэ 3x3 дээр тэгтээ толгой хэрэг гэх юм аа. Сая нэг хэсэг бас нөө нэг яг юунд орохоос өмнө бас зүгээр нөө багийн тоглогчд хуваагдаад тоглоод байсан тий. Тэр юуны лиг байсан бэ? Одоо нэг алдарт IC-ийн 3 чинь нэг баглаа орсон чинь ингээд одоо тэр тэмцээн үргэлжилж байгаа. Үргэлжилж байгаа юу? Нөгөө 8 стафтай Pro League гэдэг энэ нэг талаараа нөгөө 3-3-ыг Монгол дахиад бас өргөн цар хүрээнд тоглогчид тоглоод хөгжих боломжийг өгж байгаа маш гоё гэж би бодож байгаа. Үндэсний дээд лиг дээр алдцдаг байсан хэдэн тоглогч нар дахиад өөрөөр багт очсон. Дандаа ерөөсөө тэр тоглогч нар байгаа. Тийм билээ. Тэрэд ингээ очиод 3-3 тоглоод ярих нь ямар байхыг харж гин. Тэгээд 3-3-аар арай олон жил хичээлсэн хүмүүс нь бол тэр 3-3 ч арай нэг өөр спорт байгаа байхгүй юу. Түүнийг ойлгоцсон. Тэгээ илүү сайн хожоод яваад байгаа гэдгийг завхан гэдэг баг эхний 4 стафтыг дөрүүлэнд нь финалцснаас харж болно гэж би бол бодож байгаа. Одоо тэнд инх сайхан Цэрэнбаатар гэдэг голлон Шигшавагийн тоглогч байсан ингээд. FC гэдэг юм уу? Тэгээ Ипсийн дөрөв байлоо да. Бат 2 Ганбаатар. Ахаал Ганбаатар бол 3-3-аар ямар олон жил бас ингээд тоглоод сайн тоглоо явж байгаа л үү те. Би бол бас Ганбаатарын тоглолтод аюу дуртай 3-3 дээр ч гэсэн үнэхээр гоё тоглолт юм аа. Монголын Жош Харт шүү дээ. Тим амар нуруулаг биш байж самбарт маш гоё тэмцэлтэй. Тэгээ шидүүл шид чин те. Тийм. Тэгээд яг иймэрхүү байдлаар ингээд
олон тэмцээний дотоодод ч гэсэн болж байна. Эндээс гарч байгаа багууд нь болохоор бүр шууд олон улсад очиод нөгөө челленжер тэмцээнд нь үнгүү тоглоно гэж байгаа тийм. Тэр бүх мөнгө төгрөг инээ тэр замынхан зардал мардлыг өгж байгаа гэхээр маш том боломжийг гаргаад өгч байна гэж бол бодож байгаа. Тэгэл одоо хамгийн гол бол нөгөө Олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүд явж байгаа. Яг өнөө маргаа шууд дуулаа явж байгаа шүү дээ. Харамсалтай нь манай хоёр эрэгтэй эмэгтэй багууд бол аль аль нь энэ удаагийн тэмцээнээс бол ирэх авахгүй нь ойлгомжтой болсон. Гэхдээ ахаад хоёр боломж байгаа. Парис 2024 дээр эрэгтэй эмэгтэй байгаа магадгүй бид нар харна. Нөгөө Токио дээр бол эмэгтэй баг маань л явж ирсэн шүү дээ. Эрэгтэй баг орох боломжтой байсан ч гэсэн нөгөө хост гээд зохион байгуулж байгаа улс гээд Япон эрэгтэй байгаа бол оруулж ирсэн. Одоо харин эрэгтэйд нь ч гэсэн эмэгтэйд нь ч гэсэн бас боломж байна. Тэгээд яг 3-3 бол үнэхээр дэлхийд даяар маш олон тэмцээн яваад их цар хүрээгээ сүүлийн жилүүд үнэхээр их тэлж байна л да. Би өнгөрсөн жил нэг Австрали руу дэлхийн аврах шалралт тэмцээнээс томилтоор ингээ очсон. Тэгэхэд бол ингээл хажуугаас нарахад манай эмэгтэй шгшааг Америкийг ингээл хожих гол ойрхон ирээл те. Тэгэл эрэгтэй шгшааг маань ингээл бас бэрхлэг хэмтлийн асуудал энэ төрөө байсан. Ингээ харангууд зүгээр ер нь боломж бол их байгаа юм байна гэдгийг л харсаа 3-3-аараа бол нэлээд л боломжтой санагдчихаа. Тэгээд одоо энэ жил гэхэд U23 дэлхийн аварга Монголд болно гэл. Монгол бол 3-3 дээр 3-3 дээр үнэхээр тийм нэг нөлөө бүрх улсуудын нэг л гэж би бол бодож байна. Ялангуяа яг 19 оноос эхлээл ер нь бүр ингээл амар болчихлоо шүү дээ. Яг 17 онд оноос Ази аварга авсан тийм. Тэгэл 2 мөнгө 2 ингээл 2 алт тэгээ сая гэхэд л очингуудаа хүрэл аваад. Жил болгон л ингээл ямар нэг медальтай, ямар нэг амжилт гаргасан, ямар нэг өсөлт төвшөлттэй л ингээл яваад байгаа юм. Эмэгтэй энэ эрэгтэй нь бас тэр сая нөгөө Ханжуугийн Ази наадад медаль авсан тийм. Эмэгтэй баг сая Ази аваргаас хүрэл авсан. Өмнө нь бол бас анх ингээд зохиогдож явахт нь бол нөгөө доохоо мөнгө медаль эмэгтэй бас авч лээсэн гэсэн юм ингээл түүхүүд байгаа. Тэгэл улам л цаашдаа сайжрах байх. Нөгөө би нөгөө сүүлд Азийн аварга дээр хулангийн өгсөн ярилцлагыг сонсоод бол үнэхээр яг шарус босоо. Тийм бүр амар гоё санагдчихс те. Энэ хүртэл бид нар маш олон удаа хожигдсан те. Тэгээ энэ медалийг авлаа. Энэ бол энэ нэг жижигхэн металлын хилтерхий гэхдээ биднийг сайжирсан гэдгийг илэрхийл болж ийн гэж хэлэхэд нь нэрэл энэ медаль чинь ямар гоё үн цэнтэй юм бэ гэж олон хүмүүс бас бодогдсон байхаа л гэж бодсон. Тэр тэгээ нэг дээрэс нь яг нэг FIBA-гийн яг үндсэн хуудасаар нь яг яатсан. Ой FIBA бол тэр жигтэй Монголын багуудаар амьсгалдаг шүү дээ. Яг Ази авар мавраар ялангуяа. Бүр ингээ вайрал болсон шүү дээ. Тэгээ манай монголчууд ч чи бүр сайхан гоё явуулал цааш нь. Нэг тиймэрхүү л байна да. За тэгэхээр Монголын лигийн тэр чигтх мэдээллийг нүүр ном шиг мэдээллийг өгсөн дөө. Зэндээ өнөөдрийн дугаар. Би ч яах бас сүүлийн 2 үлрэл яг ингээд альч өмнөх юмнуудыг баг цаг ингээд ах нараас ажиллаж исэн хүмүүсээс ингээд сонсож байгаа болохоос тэгээд цааш одоо ер нь Монголын лигээс ямар ч тохиолдол нэг амархан салж чадхааргүй л болж байгаа шүү. Ер нь цаашдаа яг Монголын лиг дээр л ингээд явах төлөвтэй байна уу? Яг хэлж бол мэдэхгүй байна. Магадгүй ер нь тийм байх. Тэгэл нөгөө манайх чинь маш олон талын зүйлийг дамжуулж штэ спортын тэгээ e-спорт штэ. Би уг нь e-спорт аяга сонирхолтой л доо. Тэгээ өөрөө нэг тийм амар сүрхий лаг тоглож чадахгүй ч гэсэн ер нь нэг жоохносоо эхлээл ингээд тоглож магадгүй найзуудаараа 5-5 гээл явна штэ тийм тэгээ тоглодог. Одоо тэгээ e-спорт гоёлоо Монголын багууд e-спорт таслаа. Сая төвчний тоглолтод гарсан. Сая одоо CS-ийн тэмцээн дээр ч бас шөөгөллөө штэ. Одоо тэгээ CS одоо PUBG тэгээ өөр юу гэдэг мобайл леженд энэ тэмцээнд юуж ярана энэ тийгээл бас л тэр хүмүүс нь яасан ч амар үзтiin. Тэ нэр юуж сая нэг PUBG гэх те танах шууд амжуулсан. Одоо яг иймэрхүү ингээд шууд амжуултад одоо маргааш CS-ийн үндэсний авраг болох ч юм гээл те. Ингээд зүгээр маш олон дамжуулт байдаг. Тийм болохоор яг алин дээр нь ажиллахаа мэдэхгүй байна. Гэхдээ ер нь үндэсний дээдлэг дээр илүүтэйгээр ажиллах байхаа. Тэгээ дараа нь ингээд ажиллахгүй болоод өөр ажил мэдлийг ихсэн ч гэсэн зарим нэг тохиолдолд ингээ холбогдоод тийм боломж гаргалах гэж найддаг. Ер нь сэтгүүлчийн хэр удаан карьертай явж байгаа вэ? Тэр талаараа нэрээ. Би бол яг нөгөө тайлбар хийгээд эхлээд яг 5 дахь жил рүү бол нэрээ болчлоо. Одоо ингээ бодсон чинь бас гинтхэн хугацаа шүү дээ. Тэг яг урт хугацаа 90 зүгээр ингээ 5 жил гинтхэн болцсон байна. Оюутан байхасаа эхлээл яг тэгэл ажиллаж исэн. Өмнө нас сургууль сурж байгаа гадаад сурдаг байж байгаа дэрэнгүүтээ нэг боломж гарангууд нь очиод утсан чинь ингээл гинтийн байдлаар тайлбар хийгээл ихсэн. Тэгээд амар сандардаг байж байгаа. Одоо харьцангуй багч гисэн ихтэй сандарсаар л байгаа л та. Тэгээ ер нь л гоё ажил баха. Айл болгоно тэгэл оргил цагаар сагсан мөнгө үзэхтэн
миний хоолоо гараад ч юм уу эсвэл ингээд миний царай гараад тэгэл байж ийн гэдэг бол нэг талаараа бол үнэхээр гоё ч гэсэн амар хариуцлага л. Тэгээ эцэст нь зүгээр яг би Синдигээс бас нэг юм асуувал бас одоо юу гэдэг мэдээж одоо тайлбарлаж байгаа одоо нөгөө шүүмжлэл тийм ээ. Ер нь бол ирж байгаа шүү дээ. Гэтэ яг зэндээ бол харцсангуй гайгүй болов тий. Одоо манай нөгөө хяах мах бол бас их л шүүмжүүлж байгаа харагддгийг зүгээр. Монголын лиг дээр чинь нөгөө амгаах чи айгүй амгаах чи ер нь Монгол гэлтгүүд NBA-ийн юм дээр ч гэсэн айгүй бифтэй шүү дээ фэнүүдтэй. Яг би нэг үзээд зүгээр яг сошиал медиагийн реакшн тий харагдаг тий. Тэн дээр ер нь шүүмжлэлийг ер нь өөрөө одоо хайж олж тий эсвэл уншиж эсвэл одоо сайжруулъя гэж зорж одоо яадаг эсвэл хэрхэн ер нь шүүмжлэлтэй дийл хийдэг вэ тий. Ер нь аль болох сайжруулъя гэж үнэхээр боддгоо. Тэгээд сайжрахгүй болж болохгүй гэж боддог. Яагаад гэх юм бол эн чин дандаа ингээл мэдээлэлүүд гарч байгаа өнгөрсөн түүхийн талаар харьцангуй Монголд авалж авах жоохон хэцүү. Тийм мэдээлэл баг байхгүй шахуу тийм хүмүүсээс илүүтэйгээр ингээд сонсох хэрэгтэй болдог те. Тэгээд би бол чинь Бундслиг ч юм уу Английн Премьер Лиг нэр хөлөн бүгийн төр дээр олон улсын юмнууд дээр бол нэлээд сайн ингээд судалдаг байсан л да. Нэг тоглолтод орохынхаа өмнө бол нэг доороо иж бол нэг 2-3 хоног бэлдэж мэлдэж байгаад би бүр тэгээд амар тэгж бичээд хитэн хуудсан бичиж байгаад тэгж мэж ордог гэсэн бохоггүй. Монголын сагсан дээр бол үнэхээр тэгж чадахгүй байгаа. Тэгээд лигийн хаасан дээр бичсэн юм цөөхөн те. Тэгээд хүмүүс ч гэсэн тэр талаар илүү сайн бичээсэй гэж боддог. Тэгээд яг хоо тиймэрхүү одоо нөгөө доромжилсан мерсер юм бол бас байсан л да. Өнгөрсөн жил ялангуяа ихэндээ нөгөө хинч мэддэхгүй нөхөр гарч ирэнгүүтээ сакс макс тайлбарлаад хахаар тэгээ яг тэр хэд дээр бол ингээд сэтгэлээр унах үедээ унаа тэгээд харьцангуй за одоо энэ хүн тэгээд ингэж бас хийж чадах ч байсан юм уу хөөчөөс юм уу гэж бас боддог. Тэгээд ихэнх нь нөгөө яг бодит байдал дээр ихээр чаддаггүй л дээ. Яг нээлттэй ийм одоо тайлбарлагчдын сонгон шалгаруулт энэ төр гэл хүмүүс ингээд зарлаа л тийм тохиолдолд хөлөн бүдэр ч гэсэн ирж исэн бохгүй. Тэгээ ирээд яг эхлэнгүүт хүмүүс ерөөсөө ярьж чаддгүй ингээд сайн байна уу? За ингээд тоглож байна гэж мэгээд ингэхэр чин бүр хэцүү байдаг. Тэгээд мэдээж энд бол бод харагдах дээр үнэхээр харагдж байгаагаас шал хэцүү. Маш хэцүү ийм зүйл. Гэхдээ нэгэнтээ ажлыг хийж байгаа бол илүү сайжрах хэрэгтэй гэж бодоол. Тэгэл сайжрыг гэж бодоол хичээдэг дээ. Тиймэрхүү л. Тэгэд ер нь сэтгэл санаанд бас нөлөөлнө. Тэгээд харьцангуй над дээр бол үнэхээр тийм баг байдаг болохоор би бас ашгүй дээ л гэж боддог. Яг нэг тийм хил ам их орохгүй байгаа нь зүгээр нэг дундаж нэг тэгсгээл байгаад байгааг илэрхийлэл бас хийж магадгүй шүү дээ тийм ээ. Нөгөө илүү сайн ч биш муу ч биш байгаад ийж нэг илэрхийлж хийж магадгүй. Тийм тэр талаас нь бас харсан ч бас болох л. Тийм. Эсвэл яг эсвэл тэр хүмүүс таалагдаад энэ бас яг сайн мэдгүй нэг таалагдахгүй байгаад энэ хүмүүс бүр сайн мэдгүй ихэл диймэрхүү л байдалтай л. Хүмүүс яг нөгөө яг монголчуудын нэг юм яг таалагдж байгаа юм дээрээ жоохон чимээх байх гэдэг. Таалагдахгүй юм дээрээ шуураад идэг байхгүй. За баярлалаа. Намайг таалаад байгаа юм байна ойлгох уу. Ер нь бол яг тэгж анзаардаг байхгүй. Одоо жишээлбэл зүгээр одоо бит хоёр ч одоо бас Facebook хуудас ажилладаг те одоо channelтэй. Тэрэн дээр яг таалагдж байгаа хүмүүс нь яг чимээгүй ингээд одоо юу гэдэг нь те лайк даруулдаг шеэрлүүл эсвэл ингээл одоо тийм үзэл явдаг. Тэгээ үзэл явдаг. Тэнгүү таалагдахгүй байгаа хүмүүс нь нэг юм нэр нь гаргаж лөө эн чинь ингэчлээ гэл тэгэл. Гэхдээ тэр нь харьцангуй баг яг ингээд нийтэд наах юм бол одоо 90 10 ч юм уу 70 30 ч юм уу тэгж явдаг. Тэгж санагдаад байдаг. Тэгээд одоо юу гэдэг илүү нөгөө нэг яаж байгаа бол би нэг юм хүсэж байдаг байхгүй одоо ер нь медиа тал дээр гэлтэх одоо ингээд монголчууд яг одоо ютуберүүдээс жишээлбэл би хардаа одоо ингээд хамгийн viral ютуберүүд байгаа шүү дээ одоо түшиг ч юм уу тий одоо ингээд хийсэн бүсийн бичлэг хийдэг зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэд дээр ингээд яг тухайн хүний ярьсан юмн дээр ингээ гоё анализ хийсэн комментууд айгуу баг байдаг. Яг зүгээр л ингээл дараачийн бичлэг дараачийн ингээ. Тэгэд ихэнх нь ингээ урсгалаараа зүгээр л үзээд идэм болоо эсвэл тэгээд тэр хүн эсвэл юм таалагдахгүй марих юм бол баахан коммент орж байна. Тэгээд би бас нэг тим байд юм болоо гэж бодлоход байдсан шин. Яг тэгээд нөгөө тиймэрхүү олны хил ам яасан ийсэн юмнууд хандлт ихтэй байдаг болохоор илүү өрдөг лахалтаа давхар. Тийм дээрээс нь бас жоохон сөрөг юмнууд нь бас шууд хүн дээр тусах нь. Тийм. Сүргэн ингээд өсрөхтэй амархан эрэг байх юм бол зүгээр ингээл яг ийм урсгалаар л байгаад байдаг талтай юм болоо. За өнөөдрийн дугаар тэгээд одоо түүхэн тайлбарлагч
Тий. Тэгээд бүх л юмнууд түүх гэдэг ба шүү дээ. Манай Цэндэгийн гэхдээ тэр юу гоё. Хятадын тайлбарт орлоо те. Дэлхийн дээр тий. Тэр нөө Ли Каерийн нэг ч оноо авч чадаагүй тоглолтыг тайлбарлаад таарчдаг. Тий. Нэг ч оноо аваагүй, нэг ч стат үзүүлээгүй тоглолт. Уул айгүй гоё ингээл за энэ ч Кайл Андерсон да. Тэгэл түүхэн тоглолт болох хаа гэсэн. Түүхийн стат үзүүлээгүй тоглолт. Тэгэл яхааргүй түүх юм болсон. Тэр тоглолтыг л айгүй сайн санаад байт. Тий. Тэгээд FIBA-гийн юун дээр бид нар ч орондоо танилцаа. Тэгээд түүхэн одоо тайлбарлаж хэдийн тэгэд бид ч авч илаа. Тэгээд бүх зүйл түүх гэдэг. Бүх зүйл түүх. Ингээд түүхэн подкаст бас болж өнгөрч байна. Өнөөдрийн дугаар бид хоёрыг бас те хүндэлж цаг заваа зориулан ирсэнд одоо баярлалаа те. Баярлалаа. Тэгээд Цэндийг чи бас олж авах гэж аюу хэцүү л нөгөө Монголын лигүүд нь яг давхцаа. Тэгсэн чи BCL болоо. Тэгсэн сая одоо 3x3 тэргээд. Ерөөс энэ үний чи ажил нь ерөөс дуусахгүй. Айгүй ажилтай байдаг хүн байлээ шүү. Саксан бүг спорт нэрийн гэсэн үнэхээр дуусахгүй яг ингээд тасралтгүй ингээл Монголд явагдаад үргэлжлээ л ах шинжтэй шүү гэдэг. Тэгээд тэрнээс гадна гэхдээ гоё яг цаг юунээр одоо өрж оруулсан болоо гэж бодож яг BCL дуусаа. Ер нь яг Монголын үндсэн яг том юм дуусчлаа шүү дээ тий. Тэглээ. Тий. Тэгээ өрж оруулсанс нь баярлаа. Тэгээ саксны талаар бас анх удаага яг ингээд ийм телевизийнхаа биш ярил подкаст ингээд ярьж байна. Гоё л байна. Тэгээ илүү нэг юм жоохон ингээ бие сул тавьсан юм шиг санагдаж байна ч гэх шиг. Би ихтэй телевизийн юм дээр нэг айхтар бие бариад дийдэггүй тийм нэвтрүүлгийн энэ дээр бол юм надаа нэг юм ярилцлагын зүйл хийх нь цаанаас нэг гоё санагдаад тийм зөв хүмүүстэй ярьж суух яг юм мэддэг болон сонирхдаг зүйлийнхаа талаар ярихад одоо шинжлэх ухаан ийм спорт хөлбөмбөг сакс хөлбөмбөг бас нэлийн сонирхдаг болохоор тэр талаар ярилцдаг дурт. Тэгэл хөлбөмбөг гэсэн манай Арсенал одоо маш одоо чухал тоглолтынхаа өмнө ирсэн байгаа. Тэгээд Цэндэвтээр бас ер нь Цэндэгийн баг гэж хэлж болно шүү дээ. Үгүй болохгүй. Би надад бол тийм баг байх яг зүгээр үндэслийг хэдэн 3 үйлрэл тайлбарлаж ирсэн болохоор Баер нэг арай талбай дээр барахгүй хаа л гэж бодож байна уучлаарай. Тэгээд Баернд намжлсан. Арсенал гоё шүү. Тий, Баернд намжлсан. Тэгээд хожигдчих надаа ямар чамаа. Тэгээд маш чухал тоглолтын өмнө ингээд би бас Арсеналаа дэмжиж Арсеналынхаа өмсгөлийн өмсөд ирлээ. Юу юм бас нэг тоглолтоор идэм үү яг аваад илэгч. Нэг тоглолт нь болцсон. Одоо хариу тоглолт нь болгож байгаа тий. Тийм тэгээд Цэндэдэ баярлалаа. Тэгээд бид нэр энэ удаа жоохон NBA-г жоохон бага ярьлаа тий. Тэгээд бид нар яг хуу бид хоёр эх 7 хоногт одоо яг нэг плей-ины тоглолтууд дуусаад яг плей-офф яг цувралууд нь яг зарлагч. Тэрэн дээр нь бид хоёр илүү нөө таамгуудаа өгөөд яг арай богино дугаар оруулсан. Тэн дээр цаг гарan өнөөдөр NBA ярихад богиндоо таамд хоёрт. Тэр чи 2 цаг хэрчихдээ бүр амар. Дээр идрээ ахтай ярьсан чи 2 цаг 30 минут. Хүү за болиё гэдэг. Тэр нэлийн ерөнхий ярьлаа. Тийм баг. Гэхдээ өнөөдөр бол хэдүүлгийнхний хийсэн баг 2 цаг болж л байна. Тийм. Тэгэхэд л та хоёрт бас хангалтгүй л байгаа тийм тийм. Тэгээд тийм бид нар эх 7 хоногт яг ойлаа жоохон илүү анализ ярьсан тий. Тийм яг цувралуудын анализ ярьсан. Дээрээс нэг NBA-ийн шагналтнуудынхаа яг өөрсдийнхөө гэсэн таамагуудыг яг өгөөд явъя гэсэн бодолтой байгаад байгаа. Тийм байна. За нэг зүйл хэлчихье. Ер нь яг нөгөө та хоёр шиг яг ийм зөвхөн нөгөө телевизийн бус те өөр ингээд YouTube-ээр угаасаа ийм гоё боломжууд бүхэнд байхад бас иймэрхүү Монголын сагсч тэр NBA тэр ингээд давхар ярьдаг, хэлдэг, бичдэг хүмүүс олон байвал гоё байх гэж би бол өөрөө боддог. Тэгээд та хоёр бас гоё удаа үргэлжлүүлээсэй л гэж найдаж байна да. За баярлалаа. Баярлалаа. Тэгээд бид хоёр бас ер нь одоо цаашаа бас ингээд адилхан бас бичдэг те өөр төрлийн одоо юм юутай хүмүүсийг илүү оролцуулахаар одоо хичээж байна. Тэгээд яг хүмүүсийн илүү нэг одоо жишээлбэл одоо манай баазрын ах нарыг бол яг өнцгүүдийг нь бол ингээл 7 хоног болгон тэгээ тоглолтын тайлбар болгон сонсож байгаа шүү. Тэдрээс илүүтэйгээр за бусад яг фэнүүд юу гэж бодож байна. За бусад ярдгүү бичдэггүй ч гэсэн яг үздэг сонирхдаг хүмүүс яаж вэ? Би боддیں۔ Тэр талаар илүү NBA үздэг. Ер нь их сайн мэддэг хүмүүс зөндөө байгаа. Тийм бах уу. Ер нь тэдгэр хүмүүсийг илүү оруулах гоё юм болов уу гэж тэдгэр хүмүүсийг оролцуулвал тэгэхгүй бас нэг байнгын ярддаг хүмүүс тэгэл нэг мэдээж одоо тухайн хүний өнцөг байгаа тийм. Гэтэ бас арай нэг өөр шинэ салхи оруулж ирвэл бас гоё юм болов гэж бодоод тийм хүмүүсийг сайж байгаа тийм. Гэтэ идрээ ахын дугаар вайрал болж 2 хоногт 10k үзэл төрсөн гэл. Тэр бол бүр амар болсон шүү. Гурван ингэ 1000 үзэхгүй байл яа. 1000 үзнэ. Манай ч яг дунд чинь нэг 2-оос 3000 гэж яваад байдаг байхгүй. 3500 хүрчгэл юм бол бид нар болчлоо.
Тийм зиндэгийн star power гэж. Гэхдээ түүхэн тайлбарлагч ирсэн гэж нэг 5,000 бол зоолтой. Нөгөөт нь ямар ч star power. За. За тэгээ өнөөдрийн мэдээж дугаарыг бол бид нар Study UK-ийн өрөөнөөс бол бичиж байна. За та бүхэн те гадаад дотоод руу бас те англи хэлний сургалт за англид амьдрах нөхцөл амьдрах зааварчилгаас хүсч байвал Study UK-тэй холбогдорой. Тэгээ мэдээж манай цогтоо манд хийпэ өгсөөр байгаа шүү. Одоо play off гэд илүү дэлгэрэнгүй типүүд бас Telegram-да өгөөд явах. Хүлгэн бас 7 хоногт нэг 2-оос тип өгдөг. Hot tea, basketball тип гэх те. За тэгээд өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Peace out. Баярлалаа. Намакаш бага залуусын стилийг минь чимээ гүхэн хацсан нэмэ тахтар хин ч нөлөөлөн менэ кэнчэлэн чи гацсан trap хөгжим сонсон homeboys-ийн хамт тото би чимэн алхан trash уран бүтээхийн Facebook Instagram YouTube-ээр нэг цаасан эй орчин үеийн залуусад зэтэй би чатаа үжүү одоо бодлон нондо нэг мөлгөд эмэ fuck you ха ямар нота бэн ямар нотон бэн ямар нота бэн ямар нотон бэн миний хэлдэг үгсээс бүгд магтан дуул нэг цус би тахан дус мэдрэлтэн нөлөөлөн trap гэдэг химнэлээр нэсэс мэнэг шиглэн rap мэсэс цэцэглэн гижигтэн хомбор мэн дотооч зэнэглэн гижинүүд ажилгүй гудамжаар хилгэлтэн сэтгэлдэн зэдэггүй цацаалтэн тэмжигтэн монголоор rap нэши ягэнда сэгэлхэн wake up элэбсэр бүгсонс listen up зарцуур бодог басан бэн make up цэцасур гуглэн ама shit up tin ton trap music миний дуурлаг симфон beat химлэг шимэн sound ringtone I'm a shit up I'm a kingdom what's up yeah you know right in me I got it on me ain't a bean sipping smoking by my lonely and your bitch she be looking tryna rub on me the eyes never lie she go run it up low key young money young guapo yeah I need them pesos this shit on quarantine dog I need some leg room caught a couple haters you know how this shit go wanna see me fall though hey cash my lingo grinding for my stacks tunnel vision like Pringles rest in peace all the low you know I they know got a plug in you be out the you in bed hey yeah it's fuego yeah I be killing this ish right around town with a bitch on my shout out to my OGs yeah they really showed me this shit yeah rolling the cut and that's langing it she give me top but they banging it Marnie yeah I'm sipping it in my own lane yeah I'm swerving it Japan Korea Manika Richika Holson Gintit Dilber Molson Jam Yosondo Tit Bitni Zarts Mini Mither Olson эй дихтэй хамаагүй би юу чадхаа харуулсан давсуучин тааруулсан хурдын сааруулсан доп юртэн цэг харуулсан эй lesson number 2 чимээгүү үнийг сонс миний дүү чимээгүү хажууцоо илүү дотоо битээ хоц мэдөө энэ бол миний нөлөө ингээд ирүүлийн хин төлөө хүслээ бодлага үлээ эмэгтэйчүүдийн ха төлөө type beat химнэл дээртэй дийлүү шааж ингэж өөртөө бодон цаанаасаа төрцөн гар цуусан бэн би бустаа содон хараад идэг миний дүү ингийн сонсог зүйлийн готон тэрх толхон гацсан намайг бодон ичмаа үргэлж үнийгдэд бодон yeah you know right in me I got it on me ain't a bean sipping smoking by my lonely and your bitch she be looking tryna rub on me the eyes never lie